Сайн байцгаана уу. За, Let's Catch Up podcast-ийн шинэ дугаарыг хүлээн авах гэж байгаа үзэгчдээ баярлалаа. Тэгсэн нэг үзээд байх юм байна. Зөвхөн аудиотой дугаар хийж байна. Сонсогчтой баярлалаа гэж шүү. Тийм, сонсогчтой баярлалаа. Ари Америкийн нэгдсэн улсаас мэдчилж байна. За ингэ чимээ Улаанбаатар хотоос мэдчилж байна. Тийм, энэ удаагийнхаа дугаарыг Ари хариуцж хийхээр болсон байгаа. Тэм даалгавар тягаас авсан. Тэгээд чимгээгээд сайн найзыгаа ураад энэ дугаарыг хийхээр болсон. Тэгээд ямар ч тач урилгыг мань хүлээж авсан чимгээдэм баярлалаа. За баярлалаа. Энэ хоёрын Let's Catch Up podcast-ыг байнгын сонсогч чимгээ байна. За анх удаа подкастт орж байгаа болохоор бас туршлага маань муу байна. Тэгээд ерөнхийдөө өөрийнхөө чаддаг мэдгээ яриад явъя. Одоо ер нь бол нөгөө өмнөх нэг дугаар дээр ярьжсэн чинь нэг найзтайгаа хүүхэдтэй бас жоох хүүхэдтэй найзтайгаа подкаст хийх гээд хоёр талаас холбогдоо бөө юм болоод тэгээ нэг нь хүүхдээ унтуулж байгаа унтаад өгсөн гэдэг чинь энэ хүн шүү дээ. Энэ хурц юм байна шүү дээ. Бариад авсан байдаг юм уу? Шүү дээ. Тий. Одоо бариад авцаа одоо хоёр хүүхдүүд хаана юу ч болж байгаа мэдэхгүй тэгэл бичгээл сууж байна. Хоёулангийн нэг газар. Тэгээд аавууд нь хариуцсан. Нэг газар. Тэгээд хүүхд хөмшгөл сууж байна. Йоо. За марцгнах яах вэ? Өөрөө марцгнчдаг тий. За ямар ч тач энэ дугаар маань их гоё дугаар болно гэж найдаж байна. Би энэ санааг айгүйх бодоол яваад исэн. Тэгээд чимгээгээс бас асуугаад чимгээ зөвшөөрөөд орё гэд. Тэгээ бичгсээр байгаад айгүй утсан. Тэгээд одоо бичгээ яг сууж байна. Ерөөхдөө бол яг юугаар ярьцлах гэж байна вэ гэхээр маань чимгээ маань яг 1 жилийн өмнө ээж болсон байгаа. Саяхан хүүхдийнхаа 1 насны төрсөн өдрийг хийсэн. Баяр хүргэе. За баярлалаа. 1 жил дотор юу ч болчих болох юм байна. Тий. Саяхан л тааралдаал хүүшээ гэж эмнэлгийн гадаа явж исэн хүн чинь хүүхдийнхаа 1 насны төрсөн өдрийг тэмдэглээ явж идэг гэд би амар бахархсан. За баярлалаа. Одоо яг яг тэр 1 жилийн чинь дөнгөж талд нь биш хүрэх гээд явж байгаа болохоор. Тийм биш нэр тий. Вау, 1 жил гингүүт тий. 1 жил гингүүт амар хол сонсогдож байна. Тэгтээ яг нэг хагас жилийн зөрүүтэй ч гэсэн нөгөө бас ойролцоо ээжүүд болж байгаа болохоор айгуу гоё ойр өссөн гэж би бинтэйгээ ярилцаал янз бүрийн стейжүүдийг ингээд яг адилхан л ээжүүд ингээд давж байгаа шүү дээ. Тэгэл яг 6 сартай бид хоёрыг 4 сард байхад Ryan хоёр ирж исэн те. Тэгэл хараад бурхан минь энэ минь хөрх яаж төрөндөө гэж дотроо бодчихвол бидсэн чи гайгүй төрөл гэсэн чи алидийн нэг төрцөн 6 баг 6 сар болсон байсан. Харин тий. Яг ээж болохоор ингээд босод эмэгтэй хүнийг амар ингээд ойлгодог хараад бүр ингээд өмнөөс нь ингээд бүр ингээд тосол маа санагддаг. Тэгээ өвдөж явах үед нь харин яг тийм тийм. Тэр үнэхээр яг мэдэж эхэлт юм лээ. Тэгэл яг нэг жоох хүүхэдтэй хүн явж байгаа чаавас энэ минь яг л нөгөө саяхан намайг миний давж тулсан юм яг давсан бахтаа гэд ингээд амар сэтгэлд юм ойрхон санагддсан юм билээ. Маш ойрхон санагддаг. Харин тийм. Аль болох тусалчмаар санагдал та ингээл годомжинд дэдэн тэргээ түрээ явж яхад нь тэргээс нь өргөөд өгмөө санагдана. Тэгээ бас яг жирэмсэн хүмүүсийг харахаар бас яг тийг санагдсан юм дээ. Яа нэгэл утахгүй төрөх юмтан тэгэл орон дээр тэгэл хөвцөж явах тэгэл. Яг нөгөө өөрийн юу ингээл нүдэнд харагдал. Тийм. Яг тэгдэг. Одоо хүртэл миний л би ч гэсэн тэр стейжээсээ гараагүй л явж байна. Одоо бол ингээл харах болгонд бол хөрх юмтаа одоо л гайг унтаад аваасаа тэгэхээр 1 жил унтахгүй штэ гэж дотроо бодож бодвол тиймэр өрөмсг хандалтай яг тэгээд одоо нөгөө ээжүүд болсонтой холбоотойгоор бит хоёрт бас энэ подкастн дээр хууч хөөрөх юм их байгаа. Тэрнээс гадна бас давхар яг нэг хүмүүст илүү сонирхолтой бас нөгөө мэдлэг мэдээлэл өгөх тийм сонирхолтой сэдв байж магадгүй гэж бодоод бас би чимгээгээ өрөө гэж бодсон. Тэр нь болохоор чимгээ маань болохоор яг жилийн өмнө төрсөн. Тэгээд ер нь бэбитэй болно гэж төлөвлөж агаад тэгээд IVF гэд англиар тэгдэг те. Монголоор юу гэдэг лээ? За үр суулгах. Тэр үр шилжүүлэн суулгах гэдэг. Тэр тэгтээ орчуулга жоохон буруу баха тий. За яг хөө ер нь бол ямар процессын сонгосноосоо шалтгаална. Гэхдээ ерөнхий нэг томьёолт нь бол зөв л доо.
Тэгээд тэр чинь дотоо янз бүр ерөнхий байна. нэр том юм монголоор. Үр шилжүүлэн суулгах ажилбар тийм процессор тийм гэж нэрлэдэг юм билээ. Тийм одоо ажилбараар гэх юм тий тэгэхээр бэбитэй болсон туршлагаасаа бас ингээ хуваалцвал илүү сонирхолтой ах юм болов уу гэж бодсон. Яагаад тэгэхээр одоо манай Let's Catch Up podcast-ийн дийлэнх сонсогчд нь ер нь нэг 25 эсвэл нэг 30-аас дээш насны эмэгтэйчүүд дийлэнх нь байна гэж хараад байгаа. Тэгээд одоо яг манай одоо сонсогчдын насны эмэгтэйчүүдийн хамгийн бас толгоонд байнгын бодогч гэдэг чухал сэдвүүдийн нэг бол ялцчгүй нөгөө гэр бүлтэй болох, хүүхэдтэй болох. Одоо яг нэг нөгөө fertilization гэдэг одоо юу гэдэг одоо үр удмаа үлдээх гэдэг шиг яг энэ сэдв чинь айгүй тийм чухал сэдв байдаг. Тэгэнгүүт одоо яг нөгөө 30 гаргаснаас хойш ч юм уу 35-аас хойш янз бүрийн одоо эрсдэл нэмэгддэг энэ төр гэл нөгөө хүмүүс айгүйх яриад идэг болоод ч тэр нөгөө нас ахих тусам ялангуяа эмэгтэй хүмүүс энэ сэдвээр айгүй санаа зовж явдаг юм шиг санагдаад идэв. Эргэн тойронд найзууд ч их байна. Тэгэл ер нь энэ сэдв бол айгүй түгээмэл. Даанч нөгөө нэг амар түгээмэл бас дэлгэрэнгүй хүмүүс нээлттэй яриад идэггүй. Жохон тийм хаагдмал нууцлагдмал яваад идэг юм шиг санагдаад идэв. Яг үнэ. Тэгэхээр энэ одоо яг энэ процессыг өөрөө биеэрээ туулаад тэгээд яг тэр яг одоо юу гэдгийг зүгээр энгийн өдөр тутмын одоо процессын хувьд яг ямар процессыг давж туулсан. Давхараас цаагаараа тэр чинь ингээд танаа нөхөртэй хоёрын сэтгэл зүйн хосын одоо emotional одоо бас процесс явагдсан байгаа шүү дээ. Сэтгэл зүйн хувьд ямар байсан те тэрийг бас чадвал хөндөөд энэ сэдвэр ингээд яригээд бодож байна. Чи юу гэж бодож байна? Ярина гэж бодсон байгаа. Тэгэхээр тий ярина гэж суугаад хүүхдэн гаргасан байгаа гэж хүүхдээ салхинд гаргуулсан байгаа. Тэгэхээр одоо юу яа те би болохоор ерөнхийдөө яг чамаг яг IVF хийх гэж ингээд сонсч ирсэн. Тэгэл яг беби төрөөл ингээд ерөнхий процессыг яг хажууд нь ерөнхий мэдээллийг нь бол мэдээд явж ирсэн. Тэгвэл давхар яг хэдийн хугацаанд хэдэн сарын туршид те яг ямар процессор яаж яваад ингэсэн гэдгийг бол нөгөө нарийн ширэн мэдэхгүй байгаа болохоор нэг талаар бас зөв юм болов. Тэгэхээр би ингээд айгу мэдэхгүй үүднээс асуулт асуугаад явъя. Тэгэхээр хоёлын нэг асуулт хариултын байдлаар явбал тэг болно. Зүгээр юм болов. Тийх үү? Тэг. Окей. За тэгвэл юу яа. За хамгийн ихний асуулт нь за яг яагаад IVF хийхээр болов? Тэгээ ер нь IVF гэдэг үндсэн тэр процессын үндсэн ойлголт нь яг юу юм? Тэр тухай яг ямар ойлголттой байсан? Тэгээ яг өөрөөсөө IVF хийхээр болоод юу мэдж аваад тэгээ дараа нь ингээд яг ямархуу IVF хийлгэнэ гэд шийдчихэд яг ямархуу бодол мэдрэмжүүд төрж исэн бэ гэд энэ ерөнхий байдлаар яриад эхэллээ. За тэгэхээр ч одоо ерөнхийдөө бүх мэдээлэлээ ер нь илчилнэ гэсэн үг болж байна. Бас насаа. Хамгийн эхлээд хэмээл одоогийн байдлаар би чинь 35 настай юм байна. 35 IVF хийхдээ тэгэхээр 34-тэйсэн гэсэн үг. Окей. Бүр тэр чинь 4 жил рүү буцаад явна хөө. За бид хоёр л бүр за би чинь яана наснаасаа мартсан байна гэвэл яана бурхан тэгэрмэн. За ингэсээ би чи 91 оны хүүхэд байгаамаа. Хүүхэд гिचчихээс өөрийгөө. Өөртөө 91 оны юм байна. 34-тэй байна. За уучлаарай хүмүүсээ. За ингээд ээж болоод ийм болж штэ хүмүүс. Ийм болж байна. Анхны хүүхдтэр ертөсөстөн нэрэ иймэрхүү л орон гарan болчихлоо. За би л ингээ 91 оны хүн одоо 34 настай. За тэгээ манай нөхөр болохоор бас нөхрийнхөө насыг ярих хэрэгтэй. Ер нь бол энэ дээр нэг бүх мэдээлэлээ өгчиж үзэгчдээс сонсогчд маань ерөнхийдөө бас өөрснөөгөө бэлдэх хэрэгтэй болно. За бид хоёр 2020 онд танилцаад 20 оны ихэр танилцаад 21 оны дундуур юм уу да. Юу байсан? Яг энэ үр шилжүүлэн суулгах ажилбарт орно гэдгийг өөрснөө мэдсэн. Тэгэхээр тэр чинь яг оноороо ярих юм бол 3-аас 4 жил болчихж байгаа юм. За тэгээд яасан бэ гэхлээр хамгийн эхлээд бол мэдээж ингээд хүмүүс үерхэд
одоо тийм ингээд татны харилцаанд ороод жил дуулалцсан. Тий одоо тийм янз бүрийн процесс болоод 6 сарын одоо ингээд хамгаалтгүй хэрвээ ингээд үнэхээр хамгаалтгүй ингээд бэлгийн харилцаанд ороод 6 сарын дотор хүүхдтэй болох юм бол хүүхдтэй болж чадахгүй байх юм бол за яг энэ чинь нэг ямар нэг асуудал байна гэж үздэг юм байна эмнэлгийн үүднээс. Тэгээд гэхдээ за яг хоёр магадгүй тийм ингээд энэ чинь 6 сарын хугацаанд хүүхдтэй болж чадахгүй юм гэх юм бол насны чинь харж гаад за наснаас чинь болоо тэр үеч чинь бит хоёр яг 30-тэй байсан байхгүй юу? 30-тэй л тий. Танаа нөхөр хоёр чацсан юм байна тий. 6 сарын цайтай бараг чацуу гэлж бодно дөө. Ноноороо л ир ирнэ гэхгүй. Тий 6 сарын цайтай бараг чацсан тий. Тэгэнгүүт ингээд за нас чинь 30 юм байна. Тэгэхээр магадлал бас бага байж болно. Шууд 100% биш учраас дахиад нэг жил харах хэрэгтэй гэж тооцоолдог юм байна. Тэгээ жилийн дотор ингээд үнэхээр ингээд ямар ч одоо хамгаалтгүйгээр бэлгийн харьцаанд ороод хүүхдгүй болж чадахгүй байх юм бол тэр бол тэнд нэг асуудал байна гэж үздэг. Эмнэлгийн яг нэг мэрэгжлийн хүмүүс нь бол тэгээд одоо шалгах ч юм уу тест шинжилгээ юм өгөх хэрэгтэй гэсэн юм ба шүү дээ тий ер нь. Шалган за эсвэл нөгөө нэг витамин уух ч юм уу янз бүрийн дэмжлэг авна л гэсэн. Тий. Бид хоёрын хувьд яаж мэдсэн мэ гэхээр манай нөхөр багтаа тэрийг нь л яг 10 12 ч юм уу тэр үедээ нэг хагалгаанд орж исэн юм билээ. Тэр нь болохоор юуны хагалгаа гэсэн. Миний ойлгосноор бол тэр юу юм шиг байгаа юм. Юу гэдэг лээ тэр чинь appendix олгой гэдэг чинь манайхнаар олгой. Тэгээ олгой талдаа юм шиг байгаа. Тэгээд цаашаа доошлоод бас баг зэрэг тэр олгой хагалгаанд явцдаа ч юм уу нэг тийм шингэн юма юу шингэн юм засааш юу хэлхий. Тэр хагалгааны явцад нэг үлдэц гараа тэр нь үлдсэн олонгоо тэр юу руу нь орсон байгаа байхгүй төмсгний хавцаа гэхээр манай нөхөр санангаас орсон. Тэгээд бид хоёрын тэгээд цаадах чинь ингээд 10 настайдаа хийлгсэн хагалгаагаа бас яг сайн ойлгоогүй. Тэгээд миний ингээд хэлний баримжаагаас болоод би бас ээжтэй ингээд сайн ярилцаж чадаагүй болохоор яг тэр ямар надад бол ингээд олгын хагалгаа гэсэн. Гэхдээ яг цаашаа ингээд төмсгөнд нь бас нөлөөсөн гэхээр ахаад нэг өөр нэг хагалгаа болж таарсан юм шиг байгаа. Тэр нь үргэлжлээд. Тэгээд тэрийг нь би ингээд яг сайн ойлгож чадаагүй. Тэрийг бас хэлчихье. Ямар тач тэр баг туссан одоо мессежлбэр юмнаас болоод байсан. Нэг энгийн үйл ажиллагаанд нөлөөлсөн л гэсэн үг шүү дээ. Тийм, энгийн үйл ажиллагаанд нөлөөсөн. Тэр нь яаж ингэж за ер нь л ингээд бүр нүгэл ярилцсан. Энэ үл ингээд бас нэлээд нарийн сэдв шүү дээ. Тэгээ тэрийг яаж мэдсэн бэ гэхлээр одоо ингээд эрэгтэй хүний төмсөг чинь ингээд нэг хоёр жоохон эн тэнцүү байх хэрэгтэй шүү дээ. Тэгэнгүүт ингээд нэг нь ингээд жоохон том байсан байгаа хгүй ингээд нэг жоохон баг зэрэг юм том юм ингээд илүү шингэн байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа. Тэгээ өөрт нь л ингээ мэддэхгүй тэгээ ингээ харахад мэддэгддэг. Тэгэнгүүт яг зөвөрөл байхгүй гэж ингээ олон жил явцсан байгаа байхгүй одоо ингээ 30 гэдэг чинь 10-аас ингээ 30 20. Тэгэхээр эмэгтэй хүн ээж хүн ялангуяа эрэгтэй хүүхэдтэй хүн бол энийг бас ингээ бас сайн ажиглах хэрэгтэй тий. За ингээд тийм байна тий. Тэгээд ялангуяа ингээ өсвөр насндаа бол ингээ нуугаад эхлэн штэ тий. Тэгэхээр манай нөхрийн хувьд бол ингээ нуугаа тэгээ тэрийгэд ингээ нэг ажиглахгүй явсан юм шиг байгаа. За тэгээд ингээ хүнтэй үерхэд гэрлээд байнгут би чинь бас айгүй өөрөө нээлттэй хүн байгаа шүү дээ. Тэгээ нөгөөх маань ингээд жоохон дотгошоо байсан ч гэсэн би ингээд за энэ л ингээд ичиж санаа зовх юм биш ээ наа за. Тэгээ чи ингээд яг энэ ингээд тэнцүү биш байна. Энэ ямар учиртай вэ? Яасан бай гэдэг ингээд ухаж түнхээд асуугаад тэгээ нөгөө чинь нэг бүдэг бадаг юм ярьсан байхгүй ингээд багтаа тийм байсан. Одлогоонд бол норж исэн. Тэгтээ цаашаа төмсгний юм босон болоо би яг сайн мэдгүй. Тэгтээ ингээд ийм ингээд хоёр үйл ялаг ингээд өөр байдгаа гэх. Тэгээ жоохон нэг нээж ихтэй. Тэнгүүд нь би за хоёулаа ингээд очиод үзүүлье. Ингээд баг дээр нь тий хоёулаа янзлж үзүүлье. Бас хоёулаа хүүхдгүй байгаа дээрээ өөрснийгөө яг 100% бэлтгэе. Ер нь хүүхдтэй болно гэж бодож байсан 6 сар болцсон байсан тэр үед. Тэгээд хүүхдгүй болсон магадгүй эндээс болсон байж магадгүй штэ гэж сонгодоор аваад явбаа. За тэгээ очиод үзүүлсэн чинь юм чинь тийм байна ингээд энд илүү шингэн байгаа маань энийг ингээд мессежлберт оруулаад шингэнийг ингээд сорж авдаг гинэ. Бас л нарийн юм л да тэр чинь. Хаглаад сороод цагаад ингээд уяад тэгээд явдаг. За тэгээд тэр нь энэний хаашаа очих вэ гэдэг ер нь бид нар чинь өөрснөө эмнэлгийн хүн биш юм чинь яг хаашаа очих вэ аль тасаг руу очих вэ гэдэг чинь бас нэг том асуудал болд юм байна шүү дээ. Тэгээд уролог гэж яриад байгаа юм. Бөөр мөртэй холбоотой урологийн тасаг гэдгсэн тийшээгээ очиод тэгээд тэнцээ очиод шинжилүүлээд тэгээд эмнэлэгт гівтээд тэр чинь нэг бас нэг хөөрхөн ажил болсон шүү. Бараг 7 хоног гівсэн шүү. Гівтээд тэгээд тэр чинь бүх нөгөө бие ингээд мэдээгүй болгоод тий. Тэгээд ажилбараа хийгээд нэг эхний өдөр нь ингээд бас юугүй босчод нь болохгүй бол
хэвтрийн дэглэмтэй байж байгаа. Тэгээд 4 хоногийн дараа гайгүй яваад тэгэнгүүтээ ингээд тийм нэг юу хийгээд хүчтэй юм байл тийм нэг юу гэж хэлэх вэ? Ингээд тэр одоо бэлэг эрэхтний ингээд нэг юм ороогоод тэгээд ингээд өмдний ингээд тэлээ шиг юмд ингээд ойчин тэгэнгүүт тэр нэг хөндөгдөхгүй бас жоохон дэглэм барих маягийн болсон. Тэгээд шалгуулад нэг 10 хоногийн дараа бол бүрэн тэр юмнаас ажил барьсаа гарсан. За тэгээд гайгүй ингээд тэгшхэм юу болчихж байгаа шүү дээ. Ижилхэн хэмжээтэй болоод за тэгээд эмчнүүл гэсэн за ингээд та хоёр одоо 30 класс болсон 30 нэмэх болсон байна. За тэгээ ийм ажилбарт орсон. Мэдээж ингээд ажилбар руу амжилттай явагдсан. Одоо ингээд илүү шингэнийг авцсан байгаа. Тэгтээ энэ одоо шингэний эр хүний одоо эрэгтэй хүний үрийн шингэний чанарт бол мэдээж нөлөөлнө. Тийм учраас энийг цаашаага таад яваад одоо тэр өөрчлөлжүүлэн суулгах төв рүү ч юм уу нэг нарийн мэрэгжлийн эмнэлэг рүү яваад үрийн шингэнийхаа чанарыг тогтоолгоорой гэж бид хоёр тийм өгсөн байхгүй. Тийм даалгавар өгсөн. Тэр чинь 3-4 жилийн өмнө гэсэн. Тэгэл бид хоёр за угаасаа чи бид хоёрын ойлгомжтой байна. Хоёлаа тийшээ очие. Тэгээд бид хоёр нэг IVF хийлгэж хүүхэдтэй болох юм маань гэж мэдсэн гэсэн үг юм биш үү? Тэр үед. Тэгээд бид хоёр ер нь л эмнэлгээр явж байгаа л хүүхэдтэй болох юм байна гэдгээ мэдээд тэгээд тэр мэдээд ингээ эвлэрсэн болохоор бид хоёр бол нэг амар одоо ингээд хүн амтнаас нууж хаах ч юм уу. Гинтийн цохилт болоогүй юм тийм. Тэгэл за хоёулаа энэ замдлаар л явах юм байна. Мөнгө төгрөгөө бэлдээ. Тийм ээ угаасаа бас нэлээ санхүүгийн асуудалтай. Илүүдтэй мөнгө өргөх. Тэгээд хоёр амар гоё энэ одоо нөхцөл байдлыг амар гоё хүлээж авсан шүү дээ. Тийм. Тэгэл зарим хүмүүсээсэн бол ингээл эморж меморол илий балаа юм яриад бүр баларч өгч байгаа. Тийм. Энд дээр бас нэг юм болно шүү дээ. Яг үнэ. Энд дээр нэг юм тодруулаад хэлчихье. Соёлын ялгаанаас бас болно. Ер нь ингээд эмэгтэй хүн гэдэг чинь бас аюу олон даалгавартай байдаг шүү дээ нуурын дээр. Тэгээ нэг даалгавар нь гэхэд өөрийнхөө эрэгтэй одоо нөхөртэй сайн ярилцаад нөхрөө илүү гоё юм нээлттэй хүлээж аваасаа гэж хэлэх хэрэгтэй юм байна. Яг тэгэхээр миний эргэн тойронд бас манай олон найзууд Монгол нөхөртэй, Монгол найз залуутай тэгэнгүүт монголчууд болонгууд яг би ингэж амар шууд тэгж хэлмээргүй. Гэхдээ ихэнх нь жоохон буруугаар ойлгодог юм байлээ. Өөрөө ингэж үрээ тогтоож чадахгүйгаа ингэж жоохон одоо эр хүний одоо хийж чадах юм хийж чадахгүй тооцоод хямрлундаа мундаа гэдэг. Тэгээ тэрэндээ ингээд амар ичээд эсвэл тэрийг ингээд ил гаргах дурггүй ингээд манай одоо найз охтууд ч юм уу те ингээд хоёлоо тийш явъя гингүүд би угаасаа хүүхдтэй болчихно чи намайг ингээд болж чадахгүй гэж бодож байгаа юм уу намайг гэж авахлээгээд уурлж мурлаад ч юм уу. Тэгэхээр тэрийг нэг сайхан шиг нуансыг тааруулаад зөвөр ойлгуулад нөхрөөдтэйгээ гоё ярилцаад очоорой гэж хэлмээр байна. Эмэгтэй хүмүүс бол угаасаа нэг тийм угаасаа одоо тэгэл яг энэ IVF-оор явж байгаа хосууд бүх кейс ингээд онцгой байгаа шүү дээ. Бүх кейс янз бүрийн шалтгаантай байгаа. Одоо танаа кейс дээр бол тийм шалтгаан байсан байна. Тэгэнгүүт одоо өөр кейс нь юу дий эхнэр нь бас ямар нэгэн байдлаар өндөвч одоо мэдхгүй те юу ч хийж болно шүү дээ. Тэгэхээр тэгэл хүний л амьдрал те тэрэн дээр ч нэх ингээл учиргүй эмзэглэж нөгөө тий тэнгэр хөмөрхөж байгаа юм шиг юм бол хүлээж аваагүй та хоёр айгуу гоё хүлээж авсан байх тий ядж байхдаа айгуу гоё сайхан 50 хүмүүс шүү дээ та хоёр. Цаа баярлаа. Хажуугаар. Манитнээсэн бол жоохон бас ямарх байсан бахуу мэдгүй. Тэр нь эхний юунд жоохон ямарлын шалтгаан хайгаал ямарчих гэдэг юмс бол ямар. Тэгтээ нэрээ бас ингэ сайхан байгаагүй яг үндэ. За тэгээд хамгийн гол нь очиод тэр чинь ингэ хэлчих байхгүй 50% шүү гэд. Угаасаа шууд 50% гэж аахгүй та ингээд шууд үр шилжүүлэн суудлах төвд очиод болчихно гэж эм чинь хэлэхгүй. Үр шилжүүлэн суудлах эмнэлгийнхэн ч гэсэн болчихно гэж шууд хэлэхгүй шүү дээ. Энд чинь угаасаа л 50% та хоёр хүүхдээ болж ч магадгүй болохгүй ч гэж магадгүй. Хаач очсон тэгэнгүүт тэгэхээр IVF-ийн шанс нь амар бага байд юм тий. Ер нь бол бага байдаг гэж хэлж бас болохгүй. Яг хэрэглэгчдийн үүднээс бол би айгу дажгүй байна гэж бодсон. Гэхдээ эмнэлгийн үүднээс тэд нар чинь шууд ингээд амлахгүй шүү. Амлж болохгүй болохоор бас амар тий. Тий харин тий амлал за болно гэж хэлждэг. Тэнгүүд болохгүй байх юм бол тэр хүн чинь тэгээд бүр амар сэтгэл зүйн асуудалд орчихно. Тэгэхээр ер нь энэ ингээд айгүй тийм таны юунаас шалтгаална наснаас хамгийн том шалтгаан чинь наснаас шалтгаална, таны эрүүл мэндээс шалтгаална, амьдралын хэв маягаас үнэхээр шалтгаална. Одоо шинэ бит хоёрын хувьд гэх юм бол бит хоёр хоёулаа нөгөө нэг алкогол тий архины төрлийн юм хэрэглэдэг болохоор энэ чинь амар том даваа тал байгаа байхгүй.
байсан шүү дээ. Тэгэнгүүт ингээд миний эргэн тойронд байгаа хүмүүс ингээд яг IVF буюу үр шилжүүлэн суулгах ажилбарт орно гэдгээ мэдээд шууд одоо арх тамхины юм юу ч хэрэглэхэ болж байгаа байхгүй, хэрэгэлдэг байж гад хэрэглэж болохгүй. Яг үл энд чинь үнэхээр их нөлөөлдөг. Тэгээд одоо амьдралын зөв хэв маяг гэдэг чи одоо 9 унтах те одоо бүр ингээ 12 1 хүртэл унтахгүй байх юм бол тэр чинь бас таны ингээд бие физиолог нөлөөлж юм. За тэгээд дандаа ингээд компьютер дээр суугаад тийш одоо спорт янз бүрийн хөдөлгөөн хийхгүй байх юм бол нөлөөлнө. Тэгэхээр ингээд яг үр шилжүүлэн суулгалт хийнэ гэдэг чинь зүгээр очиод нэг ингээд бэлгийсээ өгөөл ингээд болно гэсэн үг биш. Өөрсний зүгээс гарах маш их одоо юунууд байгаа. Хөвтэй одоо хичээлэл хэрэгтэй гэсэн үг юм шүү дээ. Тийм маш их байгаа. Тэгээд одоо тэгэхээр яг IVF гэдэг чи одоо зүгээр ингээ хар ухаанаар тайлбарлахад одоо яг юу гэсэн үг вэ? За энэ бас янз бүрээ. За ингэн бит хоёрын кестер болонгод ингээд эрэхтэй буюу манай нөхөр маань ингээд очиод ингээд шалгуулсан. Хоёулаа би энэгээ шалгуулна. Хоёул ингээд шалгаж үзнэ. Цусны тестээр шалгана. Одоо намайг бол цусны тестээр за тэгээд ингээд бас умаа үзлэгтэй дагуур ингээд янз бүрийн бүх үзлэг одоо эрүүл мэндийн бүх тэр чигээр нь шалгана тий. Нөхрийг болонгод ерөнхийдөө л тэр эр бэлгийсийг нь аваад тэгэнгүүтээ тэнд нь ингээд дүгнэлт хийгээд хөдөлгөөн доторхтой хөдөлгөөнд авшилт хэлбэр бүгдийг ингээд шалгаад хэр идэвхтэй байна. Тий. Тэгээд бүр тэгж нэрлэлт юм уу? Давшилт нэрлэлт шүү дээ. Яг яах вэ? Энэ шиг түн бомбыг яаж давших вэ? Тэг хурдын шалган, давшилтын шалган, хэлбэрийн шалган, сүүл нь байна уу, сүүлдээ эсн хэд байна, хөдөлгөөн нь хэр байна, чанар нь хэр байна дотроо тий. Бүрстэй бүтэн анализ хийх юм дээ. Яа. Тэгэнгүүтээ ингээд хувь гаргачихно. 100% одоо тест шалгалт болгон чи одоо 100% шүү дээ. Тэгэнгүүт тэндээс гаргаад за тэдэн хөв гэдэл хувийг хэлээд тэгээ манайх одоо хэд байсныг санахгүй нүүтэж 60-аас доош байсан. Тэгэнгүүт энд ингээ магадлал баг гэл. Тэгээд шууд ингэж онцлоод за та хоёр ийм үйлчлэгийг авна гэд хэлчихэж байгаа юм. Тий. За тэгээд хэрвээ манай одоо нөхрийн эр бэлгийсэн чанар нь за яг 80-аас дээш ч юм ингээ гарчлаа гэхэд за тэгвэл за эмэгтэй дээр нь магадгүй ингээд миний шалгалттай одоо тест нь сайн биш байх юм бол эмэгтэй дээр нь илүү ажиллана. Тэр нь одоо юу ч гэдгийг өндгийн эсийн сайжруулах эмчилгээ хийн. Тэ одоо доторх янз бүрийн одоо үйл ажиллагааг сайжруулах эмчилгээ хийн, зөв төөнөөр гэл янз бүрийн юм болдго юм блэ. Би тэр талын сайн мэдгүй. Яг тэгвэл надад бит хоёрын кестер болгоод эргэтэй нэсэн болохоор би энэ талаас нь сайн ярьж байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр та бүхэн эмэгтэй тал дээр нь ингээд асуудалтай байна гэд онш гарах юм бол тэр талын бас хүмүүсийг оролцуулаад тэр талын мэдээллийг сонсох юм бол дахиад өөр талын ойлголт авна гэсэн үг. Тэгэхээр яг тэр тухайн кейсээс хамаарад угаасаа тэр авч байгаа авах сервис нь янз бүр байх нь шүү дээ. За тэгээд яг аль эмнэлэгт та хоёр очсон бэ? Ер нь Монголд яг энэ IVF хийдэг эмнэлэг хэрэг бийд юм бол яг яаж судалгаа хийж яаж тэр эмнэлгээ сонгож ирсэн бэ та хоёр? За миний хувьд гэх юм бол энэ нэг IVF-ийн талаар өмнө зөндөө сонсч ирсэн. Миний 90 тойрны хүмүүс бас нэг 2 3 кейс байсан болохоор би шууд тэднээс ингээд санал аваад Өөжин мэд гээд сонгоод авцсан. Өөжин мэд бас 2 салбартай. Тий Өөжин мэд. Тий хоёр өөтэй Өөжин мэд. Өөжин мэд. За энэнийг сонгосон шалтгаан гэх юм бол манай одоо эргэн тойрны 2 кейс болсон те тэр хүмүүс ингээд энэ эмнэлгээр үйлчлэгээ аваад хүүхэдтэй болсон болохоор шууд тэгэл ихтгэл найдвар үүсээд тэгээд бас эдний байршлан таалагдсан 100% байдаг байсан. Тэгээ манай яг ажлын дунд болохоор ажил гэрийн хооронд тэгээ очиход амархан. Яагаад гэхээр яг ингээд ийм үйлчлэгээ аваад цаашаа явна гэдэг чинь энэ эмнэлэг бараг л чиний 2 дахь гэр болно гэсэн үг. 7 хоног тутамдаа очино. Байнга очино харин тий. Тэгэхээр ингээд байршил манай нөхцөл байдалд бол чухал штэ тий. Тэгэл би байршлаас нь болоод сонгоцсон. Яг 2 3 өөр газрууд байдаг. RMC үр шилжүүлэн суулгах үндэсний төв гэж байдаг. За тэгээ дахиад өөр газар байгаах та бүхэн Google дээр үзсэн хэл зөндөө байгаа. Бидний хувьд тэг Өөжин мэд гэдгийг сонгосон. Тэгээд одоо тэгэхээр яг та хоёр за одоо IVF ер нь хийлгээд IVF-ээр хүүхэдтэй болёо гэж шийдсэн чи яг хэдэн сарын хэдэнд? За. Хэдэн сар хэднийг нэг хэдэн онд гэсэн үг. Одоо цаг хувьд хугацааны 2021 онд. 21 оны 1 сард.
21 он 1 сараас эхлээл ер нь процесс тэгсэн. Процесс эхэлсэн. 21 оны 1 сард бид нар очиод тэр хоёулаа нөгөө нэг тест өгсөн. Өндгөөсөө шалгуулсан. Тэгээд яг хэдэн он хэдэн сард жирэмсэн болсон. Жирэмсэн болсон 23 оны 8 сард. Тэгэхээр одоо тэр хугацаанд ингээл одоо тэр эмчилгээ ингээл бүх процессыг тасралтгүй явагдал байсан. Тэгсэн гэсэн. Тий. Тэгээд яг тэр энэ хугацаанд бол мэдээж тэгээд кейс болгоноос хамаарат янз бүр бах тий. Зарим нь илүү хурдан ч юм уу, зарим нь арай удаан ч юм уу. Тий. За энэ дотор юу баснаа би нэг ярих уу? 20. За тийг одоо тэр олон жил юу болов? За 21 онд очиод ингээд яг бүх онцлогоогоо хийлгээд тэгээд за та хоёрыг бол бид хоёрт ингээд ийм санал тавьсан байхгүй юу? Биеийн гадна үр хөврөл үүсгэх буюу IVF үр шилжүүлэн сулгах ийм одоо процессыг та хоёр санал болгож байна гэдгсэн. Тэгээд за гэж хүлээж аваад за тэргээд тэр нь яадаг вэ гэхлээр одоо миний эмэгтэйгээс нь те маань хүзүүгээс өндгөн эсийг нь одоо юугаар ажилбараар гаргаж ирнэ гэсэн. Ажилбараар аваад за тэгээд эр бэлгийн эсийг одоо нөхрөөс чинь аваад энэ хоёрыг нийлүүлээд лабораторид нийлүүлээд тэгээд дахиад буцаагаад умаа үзүүнд нь суулгах юм процесс байгаамаа. Энгийн үгээр тайлбарлах юм. Тэгээд тэрний тулд эхлээд бүгдээрээ та хоёрыг хоёуланг нь хамгийн сайн одоо төвшөнд бэлтгэнэ гэдгсэн. Тэхийн тулд ингээд эмчилгээнүүд хийж эхэлсэн. Тэрний яасан бэ гэхээр нэмэлт витамин, нэмэлт одоо бэлтэнэл тэрийг дандаа л тэр өөрийнх нь нэмийн сонгол авчихсан дөө тэрийг авсан. За тэгээд надаас ингээд бүх биеийн одоо умаа үзүүн бамбай гэх мэтчлэн эрсдэлтэй шинжилгээнүүдийг аваад ямар нэгэн өөрчлөлт байх юм бол тэрэнд нь зориулсан бас баг зэрэг эмчилгээ хийсэн. Гэхдээ миний харцангуй гайгүй байсан. За тэгээд биений юм сарын тэмдэг ирэх цаглбарууд өөр цаглбарууд дээр бас тийм ингээд олон төрлийн шинжилгээ авч ирсэн. Цусны одоо шинжилгээ аваа тэрийг ингээд шалгаад тэг хамгийн яг болцсон байна гэдэг нь болохоор 21 оны 12 сард за бараг л жилийн дараа за нэг 11 сарын дараа за та хоёр ерөнхийдөө одоо ер нь гайгүй болцсон байна, гоё болцсон байна гэдэг. Тэгээ энэ дунд чинь нэг 11 сарын хугацаанд бол хамгийн багадаа 11 удаа очиж байгаа эмнэлэг рүү очиод ингээд шалгуулад тэг шинжилгээнүүд өгөөд юм тариагаа уугаад явж исэн. Тэгээд 11 удаа хамгийн багадаа очиод за тэгээ 11 сар за одоо ерөнхийдөө ингээд яг таны төвшин болцсон байна. Одоо бүгдээрээ өндгөө эсийг гаргаж авна. Өндгөө эсийн ажилбар хийнэ гэдгсэн. Тэр нь яадаг вэ гэхлээр би бүр нарийн ширээн бас марцсан байна. Гэхдээ юутэй ч нэг яг нөө ажилбарт орохын өмнө бас нэг төрлийн юм тариа ууж ирсэн. Нэг баг зэргийн эмчилгээний бичиж өгөөд тэгэнгүүтээ миний одоо тэ умаа үзүүгээс өндгөөсийг ингээд гаргаж байгаа. Тэр нэг хадтууд ингээд шипризер авч байгаа юм шиг л мэдрэмж төрсөн. Ингээд нэг нарийн зүү тарьдаг штэ. Зүүгээр одоо авчихсан. Тариал нэг юм сороод нэг цус авдаг штэ хүнээс судснаас нь тэгж байгаа юм шиг л. Тэрийг чинь тэгээ умаа үзэнээс ч авч байгаа гэсэн үг л дээ ер нь бол тий. Тэгж авсан тий. Тэгээ тэрийг ингээд би бол ингээд харж байгаа хгүй дэлгэцэн дээр ингээд тоолчдгийг. Тэр ингээд энэ 11 сарын хугацаанд яагаад таныг хянаад байна гэхээр бид нар одоо биеийн сарын тэмдэг ирэх болгонд одоо тодорхой хэмжээний өндгөөс байгаа штэ тий. Тэрийг чинь ингээд хараад за чанартай байна уу, хэд байна уу гэж тоолоод харчаад хамгийн сайн тий сар нь болохоор 12 сард надад таарсан байхгүй. За 12 сар танд бол ингээд хангалттай ингээд ихээгээр ингээд харж байхад бол тэр үед чинь 7 байна уу 8 байна. Энэ эдийг ингээд гаргаж ирэх юм бол хамгийн багадаа 2 нь ингээд яг амьдрах чадвартай за хамгийн багадаа 3 ч юм ингээд амьдрах чадвартай гэж болж байна. Тэгэхээр та энд одоо орё гэд. Тэгээд ингээд яг би ингээд дэлгэцэн дээр харж байгаа ингээд ажилбар явагдаж байхад за ингээд нэгийг авлаа, хоёрыг авлаа, нийтдээ 7-г авчихлаа гэд надад бүр ингээд харуулж байгаа байхгүй. Бүр амар нарийн тэр үнэхээр ингээд би амар бишэрсээ яг шинжлэх ухааныг бол үнэхээр амар нарийн тэрийг ингээд татаас нь ингээд нарийн зүүгээр гаргаж ирнэ гэдэг бол. Тэгээ тэр үед бол баг зэрэг бас мэдээж анхных байсан болохоор би аюу айсан байхгүй за ингээл амар тийм эмзэг эрхтэн рүү ч очивол тэ зүүгээр авч яа мэдрэмж төрж байгаа л да. Гэхдээ ингээд дараа нь төрсний дараа бол тэр үл юу ч байсан бэлээ.
үнхээр хайрцуулшгүй юуж. Тэгэл ингээд нэг юм стресс арилгадаг нэг бөмбөг гэдэг чинь тэр өгцөн за энийг барьж гараа та ингээд энэ таны хүүхд чинь ингээд гарч ирэх гэж шүү тас гоё ингээд тайван байгаараа санаа зовхон байхгүй гэл үнхээр гоё. Тэр үйлчлэгээр гойсон. Тэгээд ингээд 7 гаргаж аваад тэгээд манай одоо нөхөр болонгоо зүгээр одоо ингээд өрийн шингэнэ өөр нэг газар очиад өөр нэг одоо тасагт нь очиж өгч байгаа шүү дээ тий. Тэгээд за одоо ингээд танаас авчлаа, нөхрөөс чинь авчлаа. Эднэрийг ингээд бид нар лабораторид нийлүүлээд бүгдээрээ хамтдаа ингээд 5 хоногийн турш харнаа гэдэг чинь. Тэгээд өдөр болгон яг дараагийн 7 хоногт бид чинь бүтэн сайн байсан. Бүтэн сайн төгчөөд нэгтгээс 5 дахь хүртэл таныг би яг энэ явцсан ямар байна гэдгийг уцаар мэдээлнэ гэн. Тэг хэлдэг юм билээ. Айгу гоё. Өөр хөврлийн хөгжил гэсэн. Тэгэл за 7-г авсан шүү. 7-оос тэгэл 3 дахь өдөр залгаа. За 5 болчлоо гэл. 4 дахь залгаад 4 болж байна. Ингээд 5 дахь залгаад тэр чинь 3 болсон баг. Тэг нийт 7 одоо үндгээс аваад одоо итгэхгүй үндгийн эсүүд нь тэгээ ингээд хүчтэй гэсэн үг. Тий. Бласт тэгэл хамгийн хүчрхэг нь үлдэж байгаа. Yes. Тийм хүчрхэгд нь гарч ирж байгаа гэсэн. Өөр хөврөл момент одоо яг өөр хөврлийн нэг юунууд нь болж эхэлж байгаа гэсэн. Тэгээ бласт гэдэг баха. Би яг терминологиудыг бас бүрнэхээр марцсан байна. Яг нарийн мэрэгжлийн хүн биш болохоор тэгээ жоохон бүдүүн томор ярьж байгаа шүү. Хойлоо тэгээ угаасаа нөх амар нарийн ширээний бас яриад байгаа. Угаасаа үнэхээр одоо яг IVF хийх гэж байгаа хүмүүс ч юм уу бүр нарийн ширээний нь бол өөрсдөө угаасаа судлаад хэлж өгөх байлаа. За тэгээд эхний ажиллагаан дээр л бит хоёр ингээд 3 үлдээд 3-ыг ингээд дотор нь бас ангилдаг юм байлаа. A B C гэд чанараар нь буюу одоо энэ хэд чинь ингээд тэнцээ ингээд хэдий ингээд амар сайн болцсон ч гэсэн тэр чинь дахиж гаргаж ирээд одоо тэ ээжт нь суулгаад дахиад жирэмсэн болно гэдэг чинь дахиад тэд нар ингээд нэг үе дамжих гээд байгаа шүү дээ. Бүр илүү хүчрэх. Яа харин тэгэнгүүт битгээрт хэлээд за та хоёрын ингээд ABC гэдэг 3 ангилал орчлоо гэж байгаа байхгүй юу? Хамгийн сайн, сайвтар, дундаж. Тэгэнгүүт за тэгэхээр ингээд энэ бас ингээд яг 100% биш ээ. Энэ магадгүй ингээд 70% болчихноо. Та одоо ингээд өөрийнхөө насыг бод. За та чи ингээд тэр үе чинь би 31-тэй. Та хоёрыг хэдэн хүүхэдтэй болмоор байна гэдэг амар асуулт. Яа хамгийн багадаа 2 хүүхэдтэй болчмоор байна гэдэг. За одоо ингээд 30 гэдэг үл 30 31 гэдэг үл бас тийм ч залуу биш бас тийм ч хөвшин биш. Тэгэхээр бид нар ингээд эмнэлгийн үүднээс бол дахиад нэг юм процессор явуучих хэрэгтэй байна. Тэгжээж та ингээд хамгийн багадаа нэг 2 юм уу 3 зэрэглэлийн те ийм одоо хөврөлтэй болчих юм бол та хоёрт л ингээд яг 2 3 хүүхэдтэй болж чадна гэдгийг бид нар ингээд баталгаатай хэлж чадна. Тэгэхгүй ингээд яг ийм 3 яг ABC-тэй болчоод 2 хүүхэдтэй болно гэж амлаж чадахгүй шүү гэдэг тэгж байгаа байхгүй юу. Яг бизнес талаасаа ч хийж болно. Гэхдээ бид хоёр л тэрийг яг амар зөв байна л гэж утсан. Тэгээ бид хоёр дахиад нэг юунд орчих. Дахиад нэг ийм ажилбарт оръё. Тэгээд яг нэг мөс найдартай явъя. Тэгэхгүй би ингээд за одоо ABC байгаа юм чинь болно гэдгсэн чинь 34-тэй за өгөөд болохгүй тэ байх яах ингээд. Тийм шүү дээ ингээд цаг хугацааг бид зогсоож чадахгүй юм чинь магадлал улам басна. Одоо би очиод яах юм бол надаас магадгүй ээж гарахгүй бич гарахгүй байх магадлал аюу өндөр байгаа байхгүй. 34 тавтаа болчихж байгаа юм чинь. Тэгээд бас ер нь хүмүүс тэгдэм билээ дээ. Эхлээд бас очиод яг нөгөө нэг үндгийн эсмэснийхаа чанарыг үзүүлцэх зүгээр гэд яриад идэм билээ шүү дээ. Зарим хүмүүс яг нь мэдээж нас нь арай нэг 30 32 3 таа ч гэсэн бас арай жоохон чанар нь баг бүр илүү багч байж болно. Эсвэл арай илүү чанартай үндгийн эстэй хүн байж болно шүү дээ. Тэр хүн болгон өөр учраас бас очиод шинжилүүлсэн зүгээр юм байна гэд бас нэг хүнээс сонсч ирсэн юм. Тэр үл бүр үнэхээр зөв алхам. Тэг одоо нэг эрэгтэй хүнд найз залуутай ээж байсан залуугүйч байсан очиод ер нь шалгуулчихвал үнэхээр хэрэгтэй гэж бодсон. Тэг ер нь цаашдаа яг хүүхэдтэй болъё гэж хүсэж байгаа өөрөө хүүхэдтэй болъё гэж байгаа хүн байвал ясаа тий үзүүлчихвэл зүгээр л юм байна тий. Тэр үл тэнгууд одоо та хоёрын тэр үндгэн та хоёрын үр хөврөл чинь зөвхөн үндгэн эр бэлгийн эсийн хадгалах биш. Одоо тэр хоёрыг ингээ нийлүүлээд үр хөврөлд оруулчаад хадгалахыг хэлж байгаа. Өөр хөврөлд оруулаад хадгалсан гэсэн. Тэгээд бит 21 онд яачаа тэгээд дахиж болёо гэтэгэнгүүт за ингээд саяхаа одоо 12 сард авчиж байгаа юм чинь мэдээж 1 муу 2 сард авах боломжгүй. Яагтвэл эн чинь бас таны нэг
бие онцлогоо шалтгаална. Тэгэхээр дахиж хянаа гэд. Тэгээ дахиж хянаад яг адилхан процесс яваад бит хоёр чинь 4 сард нь буюу 4 сарын дараа дахиж ийм ажилбартаа орсон. 2 удаа ороход бол мэдж байгаа туршлагатай тэгээ бараг өвдөөгүй юм шиг л мэдрэмж төрсөн яг үндэ. Эхнийх болохоор би жоохон нэг гадсан бэл. Тийм юунд юу орж байгаа мэдж байгаа болох. Тийм. Тэгэл орсон. Тэгээд яг ингээд адилхан процесс явагдаад 2 удаа надад багассан байсан, хамаагүй багассан байсан. Эхнийх 7 байхад хоёр дахьт нь 5 болоод 5-аас яг 5 гаргаж ирээд үндгээс нь гараад тэгээд 2 л үр хөврөл тогтсон. Тэр нь болохоор ABS. Бас ABS. Бас чанар сайтай гэсэн үг тийм. Цөөхөн мөртлөө чанар сайтай. Тэгэнгүүт бит хоёрт одоо нийтдээ 5 болчихж байгаа байхгүй юу? 2A 1 2B 5 боломжтой тий. Тэгээд ингээд бүр амар гоё ингээд за одоос та хоёр бол үнэхээр хангалттай ингээд сантай болчихлаа. Тэг одоо бол яг жинхэнэ суулгаж болно хизээвэ гэл нэг зүйлээ алах нь болчихж байгаа байхгүй. Тэр үеэл үнэхээр гоё ясаа бит хоёр. Тэгээд бас үр шилжүүлэн суулгахын хамгийн гоё даваа тал нь бид нар өөрснөө ингээд сонгож болно яг хизээ гэдэг. Тэгээд хугацаагаа сонгож. Тий. Тэгэнгүүт ингээд манайч нөө нуутаатай бит хоёр ч өөрснөө хоёлаа багш болохоор ингээд зуны амралтаа тааруулна гэж бодоол тий. За тэгээд бас өвлийн үеэр хүүхдээ болох нь ямар уу гэж хүмүүсээс асуугаад анхны хүүхд болохоор үнэхээр их ач холбогдол өгсөн. Тэгээд хавар турсуунаас амар турсуунаас суугаад энэ тэдээс асууж хамгийн сайн цаг нь 5 сар юм байна гэж тогтоод за 5 сар л хүүхдээ гаргамаар байна гэдгсэн чинь тэгвэл таалах маань 8 сар суулгах юм бол 5 сар хүүхдээ болдог байгаа шүү гэж хэлдэг. Тэгэл 8 сард гэхдээ ингээд бас эмнэлгийн хүмүүс бол хэлж байгаа юм л та. За ингээд бүгдээрээ хамгийн сайныг нь эхлээд суулгаж үзье. Бас сайн амлахгүй. Гэхдээ юу ч гэсэн ингээд хамгийн сайнараа л явж үзье. Тэгээд ингээд A гэдэг нөгөө нэг зэрэглээсээ суулгаад хамгийн бестийг эхлээ суулгаж байгаа. Тийм шүү дээ тий. Тэгсэн. Хамгийн бестээ суулга. Юутай ч гэсэн л нэг хүүхдээ болно гэж хэлдэг тий. Аль талаас нь. 8 сарын 31. 2-3-ыг зэрэг суулгаж гэж байх уу? Нэгийг л суулга. Байхгүй мэдхгүй би тэрийг сайн мэдхгүй. Их хүүхэдтэй болохгүй. Үгүй нэг нь л угаасаа шалгах юм чинь. Энэ процессын тухай аач авахгүй. Нэгийг суулгасан. Тэгээд A-га суулгаад тэгээд суулгах явцсан гэх юм бол суулгах нь бүр амархан. Одоо тэр лаборатори нэг хөлдөөцсөн байгаа штэ бид нарын нөгөө хадгалуулсан үндгээсүүд юу гэж өөр хөрлөж гаргаж ирээд гисгээгээд яг нөгөө өдрөө сонгоч штэ тий. Тэр өдрийг сонгохын тулд бас нөгөө эмэгтэй сарын тэмдгийн юугаараа явна, цаглбараараа явна харж гаад өдөр дундуур нь лсэн шиг санагдаад байна. Тэгэхээр сараа эхлээд сонгочоод тэгээд дараа нь өдрийн сарын тэмдгийнхаа үеийг сонгочоод тэгээд 14 плюс 15 дахь хоног дээр байсан баг. Тэгэнгүүт за 14 гэх юм бол тэрийг урьдчил эмнэлэгч угаасаа мэдээд тэгээд нөгөөт юугаа яг хөлдөөсөн юугаа гисгээгээд миний яг нэг тааруулж байгаа. Суулгах нь тэгээд яг бас бүр өвдөгөө. Яг ингээд буцаагаал нөө юугаараа ингээд шприцер ч юм уу юугаар ч ажиллацаад хийж. Тэгэл оруулж өдөр судраа харна гэхээр бас нэг ташны болжин нэмтэй өдрөө харж байгаа суулгасан болов гэж. Тэр биш. Имэгтэн сарын тэмдэг өдрийг л харна. Тэгтээ давхар харж басан болно. Энэ бол ерөөсөө тэр чигээр шинжлэх ухаан гэж. Энэ бол үнэхээр бүр шинжлэх ухаан. Тэгээд суулгачаад яг ингээд нэг 2-3 цаг ер нь хэвтчихэ гэж хэлдэг юм байлаа. Та ингээд жоохон ер нь тэр өдрөө хэвтрийн дэглэн барих хэрэгтэй гэн. Юмыг яаж мэдхүүтэй ингээд бас доошоо авчих юм билээ бас идэж амир эрсдэлтэй шүү дээ. Йоо бурхан хичнээн жил ингэж те хөдөлмөрлөчгөө хайр юм болчихсон. Тэгээд босч яваа гаргачихлаа гэсэн. Тэгээд л тэр өдөрчөөс сайхан гівтэж өгч байгаа юм да. Та өөрөөс бистэ бараг л дархлагдсан тэнд гэр дотор ч ирсэх босчихгүй гэл та. Хоол авчир цай авчир гэл. Тэгэж яваад тэгээд 7 хоногийн дараа шалгадаг юм байлаа. Яг жирэмсэн болсон байна уу болоогүй байна уу гэдэг нь яг ингээд цусаар. Одоо тэр үр хөвгөлч одоо ингээд чиний одоо умаад ингээд хан манд наалдаад суух хэрэгтэй гэсэн үү? Тэгстэй. Тэгээд цаашаага өөрөө ингээд үе шатаад амжаад хүүхэд болох хэрэгтэй байхгүй юу? Өөрөө. Одоо энэ эмбро энтер болоод яг. Тэгэл 8 сарын 31-нд суулгаж илаа. Тэгээд тэр чи яг нөгөө 9 сарын 1-нд манай сургууль эхэлнэ гээл.
Тэгээд би ч сургууль руу явахгүй нэг өдрийн ажилласаа чөлөө аваад. Тэгэл интернет ухаан штэ ядасаа яадаг юм бол ямар чанс гэдэг юм бол гэл те. Яг ихүүгээ зөндөө тэр ингээд энэ процесс болгон дээр интернет үзэн хүмүүсээс асуун, эмчнээс асуун. Ер нь ингээд аюу тийм ингээд магадлал 50 гэдэг гол амар тийм жоохон барьцгүй. Тэгэхээр бас сэтгэлзэн хувьд жоохон бас амар юм. Аюу юу. Догдол бас амар догдлоод идэг. Тэгтээ бас нөгөө хит тогтлохоор өөрийгөө барихгүй бол бас болохгүй бол сэтгэлээр унчих гад идэгтэй айгу хэцүү юм тийм. Амар ингэж нөгөө баярлж дээшээ хит хөөрчлөхгүй тэгвэл тэрнээс ингээд доошоо унах юм бол амар юу байдалд орно шүү дээ тийм болохоор ингээд хоёулаа зүгээр ингээд барайл би энийхээ нэг сэтгэл зүйд барьсан байдалтай тийм бит хоёрын хувьд гэх юм бол бас нэг олон хүнд бас хэлээгүй яг тэр үе шата бас хамаагүй зарлж болохгүй болох ч юм уу болохгүй ч юм уу. Тэгээ зарим ингээл яг дотны хүмүүстэй л эн чинь бас айгүй тийм хүн төлбөрийн хувьд нэлээд явчихж байгаа байхгүй ингээд зүгээр нэг ажилбар нь гэхэд л 5 сая болж исэн. Тэгээ 2 удаа хэлэхээр 10 сая. Тэгээ суулгахтаа бас 3 сая болж исэн. Тэгээ дундуур нь ингээд дандаа ингээд эмчилгээ явна. Тэнгүүд дундуур нь нэлээд их зардал явж байгаа шүү дээ. Хамгийн би нэг тухайн үеийн ханшаар авахад нэг прус байна л гэж ботоод байсан юм та. Нийлээд нэг 20 сая. Нэг прусийн үнэ. Тэгээ чи тэр машингүй байсныг ч бодсон. Тэгээ за ер нь нэг прус яваад байгаа шүү гэл. Иргэн тойрныхан тав машин аваач гэдэг. Үгүй бид хоёр өөр юм ботцсон байгаа гэдэг. Хүмүүс хэлээгүй бид хоёр өөрс хоёлаа ингээ хадгалаад тийм. Босныхан дараа л болъё гэж. Тэгээ дараа нь ч гэсэн их хүн хэлээгүй шүү. Тэгэхээр сэтгэлзэн хувьд бол бас ингээл тоор айгу бас их нэг хамт давсан байгаа. Тэгсэн. Тэгээ айгу олон бэрхшээлийг хамт давсан. Тэгээд ингээд болцсныхаа дараагаар тэгээд нөх хяналтанд орно нэмлэгийн зардал мардал гэж цаашаа явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр ингээд та бүхэн яг ингэ бэлдэж байгаа бол өндгөөсөө очиж шалгуулсан бол бэлдэх хэрэгтэй. Тэрийг ингээд бүр урьдчилаад бэлдэх хэрэгтэй. Тэгээд жирэмсэн болоод хүүхд гаргасны дараа ямар санхүү болдог гэлээ тий. Тэгэхээр яг ингээд ийм үе шатаар явж байгаа хүмүүс бол илүү 2 дахин илүү санхуугаа бэлдэх хэрэгтэй. Сэтгэл зүгээ бас бэлдэх хэрэгтэй. Тэгээ энэ дундуур ч ингээд ойлгох хүн байна, ойлгохгүй хүн байна. Дотны аав ээж чинь ч гэсэн ойлгохгүй хүн зөндөө байгаа шүү дээ тий. Бид нар ингээд хүүхдтэй зүгээр л болдог. Та нар ямар сони гээл. Тэгэнгүүт тэр чинь ингээд чамд амар хүнд тусаал. Тэгээд зүгээр ингээд автобусанд дэдэн явж хахад жирэмсэн болоод ингээд явж байгаа зарим хүмүүс олддог юм олцсон юм биш гэдэг. Тиймэрхүү ингээд комментууд энд гарч ирсэн байгаа байхгүй надад. Тэнгүүд амар хүнд тусаа энэ үл үнэхээр олдод арай гэж олсон бид нар тий 4-5 жилээ зарцуулсан. Бид хоёр яаж юуг хамтаа даван тулж энэ хүүхдийг оллоо гэл тэгэнгүүт тий зүгээр л энгийн хад гудамжин зурж байгаа хүмүүс мэдхгүй тий. Тэгэхээр манай нийгэмд ямар хэлээ тий ингээд хүүхдтэй болно гэдэг бол маш тийм нандин нарийн юм. Тэгээд энийгээ ингээд нийгэм дотор янз бүрийн ингээд ийм комментууд ийм юм үүсэн шүү. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд ч гэсэн бэлтгэлтэй байгаарэ гэж бас хэлмээр байна. Тэгээд хүүхдгүй ингээ 10 одоо тэгээд та хоёр яг тэгээд амжилттай тогтсон байна гэд ингээд мэдсэн үе нь хизээ ийсэн. Тэгээ яг тэр үед яаж баярлав та хоёр. Тэр үеийнхээ сэтгэл зүйн байдлаас хуваалцсан. За. Тэгээд ингээд яг нөө суулгуул чаад 7 хоногийн дараа цусаар ингээд тест аваад за та жирэмсэн болсон байна. Гэхдээ баярлах болоогүй шүү гэдгсэн байхгүй. Манай эмнэлэг дахиад нэг сар хянаж явнаа. Яг ингээд хүүхдийн зүрхний одоо нэг юугийн сонсдог штэ тий. Цохилт орж ирдэг яхаас тэр хүртэл эмнэлэгтээ ингээд хэдлэн хяналттай явна гэдгсэн. Тэгээд яг цохилтоо сонссных нь хүртэл бас л эрсдэлтэй гэсэн. Эрсдэлтэй тий. Тэр хүртэл эрсдэлтэй. Яг нөгөө энгийн яг хүүхдтэй харьцуулах юм бол ер нь л ингээл бараг л 60-70% болгоомжтой л байх хэрэгтэй. Яг тийм учраас тэр хүртэл хянана гэдээ явчихж байгаа байхгүй. Тэр чинь 10 сар байсан гэхээр чинь бараг дахиад нэг сар бол хангалттай эмнэлгээр явсан. Хараал хянаалынхаа ор шалгаал. Тэгээд цохилт нь орж ирэх хүртэл. Тий. Яг ингээд жимсэн болцсон байна гэдгийг хэлснийхэн дараа хоёлаа ингээд амар баярлаад хоёлаа ингээд хүүхдтэй болчих юм шиг байна гэнгүүт. Тэгээ нэг хажуудлах нь кофе шоп баярлж байгаа ямар хэцүү би тий. Жохон энгийн баярлаа гэд. Тэгээд нэг кофе шоп руу ороод бид хоёр нэг дуртай юм авч идчихсэн шиг санагдчихэв. Бас дараад байгаа мó би нөө. Тэгээд яг ингээд зүрхний тий өөрсдөө айгүй дарсан. Нилээн дарсан тий. Яг зүрхнийхэн цохилтыг сонсчоод хоёлоо орсоо. Тэгээд
За одоо бараг л болчих юм байна да гэд бас тэмдэглэж чад би ч авъя. Хөөрхөн тэмдэглэж. Тэр жижигнэр тэмдэглээл яваад. Тий, тэгэл яваад. Тэгээд ингээд хяналт руугаа орж болно гэдэг. Хяналтанд ороод тэгээд яг нөө битгаар тэгээд угаасаа ингээд цаг хугацаа мөнгө төгрөгөөр зарцуулсан чинь яг сайн найдвартай эмнэлэг рүү орё гэдэг интермед руу очсон. Тэгээд интермедэд очоод яг нөө яхагоор эдэн хүүхдээ хардаг штэ 3 гарын тоололоо тэгээд за ер нь бараг болчих юм байна гээл. Тэгэл тэрнээс хойш амар гоё баярлаа. Хоёулаа хүүхдээ гоцноцыг бий. Бүр яг чинкнээсээ яг утгагүй хүүхд минь нэрэндээ гээл бүр яг аль биесээр баярсан шүү дээ. Тэгсэн баярсан шүү дээ. Аль биесны тэмдэглэлт хийсэн байт юм аа. Хөөх юм. Тэгэхээр одоо тэгээ тэр 4 5 нийт 5 өргө хүрлөөс хамгийн амжилттайг нь суулгаал тэгэл анхныхаа суулгалтаар шууд ингээд амжилттай жирэмсэн болоод ийм хөөрхөн хүүтэй болсон сууж байгаа юм байна. Тэгсэн. Ямар хөөрхөн. Тийм болохоор би ингээд эмнэлэгтэй үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Надад бол тэгээд тийм Монголдо энийг ингээ хийлгээд ийм ингээ үр дүнд хүрнэ гэдэг бол бас даваа талштай. Хэрвээ би ингээд бид хоёр гадагшаа явсан бол нэгдүгээр ажлаасаа чөлөө аавн нислэг за тэнцээ очоод зочид бодлын зардал гээл тий. Юу бүрүүс бараг ланд крузер тэрнээс ч илүү давсан юм болно шүү дээ. Тий харин тий. Юу бүрүүс цааш шүү дээ. Тийм бодхоор л бол. Тэгээд тийштэй манай яг ингээд нэг 4 5 сая гэл ингээл яг нөгөө Монгол average зүгээр л нөгөө мэдгүй бусад эрүүл мэндийн эмнэлгийн үйлчилгээтэй харьцуулахад нэг их юм шиг санагдаад байгаа юм шиг хэрнээ. Яг бүхэл бүтэн ингээд хүүхдийг маань би болгоход ингээд дэмжлэг үзүүлж ингэж бодохоор юу ч шаардлагагүй тий. Маш үнэхээр. Тэгэл угаасаа өндөр хөгжилтэй гадаад мадаадын оронд хэлбэлүү хэдэн мянган доллар л болох байх л та. Тэгэл нэрэнгээс хэдэн өрөө байрны л мөнгө болно шүү дээ. Тэгэл гадаад найзуудтай л хүүхд хоёр тийм баян юм уу гэж бэл. Гүү бид хоёр баян биш зүгээр л ингийн л тий одоо нэг 2 сая төгрөгийн цалинтай багш нар л байсан шүү. Тэгэхэд ингэ болж байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс энийг бас нэг хэд ингэ холын мөрөөдөл гэж харж болохгүй. Үнэхээр тэг мөнгө санхугаа ингэ зохицуулаад цаг хугацаагаа зарцуулаад сэтгэл зүрхээ хоорондоо ингэ үнэхээр ойлголттой л байх юм бол энэ бол болох магадлал маш өндөр. Тийм байна. Тэгээд гол нь тэр зардал бүгд нэг доор гарахгүй ингээ багаар гарах нь шүү дээ. Яг ажилбараараа л ингээл төлбөрөө яваад ах юм биш үү? Тэгэхээр бас аюу тийм боломжтой байна. Боломж юм байна. Тийм. Тэгээд одоо тэгэнгүүт юу юм бэ? Хүмүүс ч одоо тэгэл яг миний бодлоор ингээд амар би яхаа өөрөө бас амар судлааг болоод ч тэр юм уу нөгөө огт мэдхгүй сэдв шиг надад санагдаад. Тэг яг нэг жоохон энэ тухай бодож исэн ч юм уу нэг мерсер судалж исэн хүмүүс бол Монголд айгүй сайн хөгжсөн штэ. Энэ зөндөө олон имлэг байдаг болсон. Тэргэл хүмүүс тэгээд тах юм билээ. Тэгээд нэг юм солонгос имлэг байдаг гэнэ. Нэг хүнээс би нэг тиймээс сонсчихсон. Бараг солонгос эмч нэртэй ч гэж юу. Чи сонсчихсон. Нэстэ сонсчихог. Би яг энэ имлэгийн тал дээр бол судлаа угаасаа хийгээгүй. Миний яг нэг ойрын сонсчихсон юу гоо. Шууд итгэл тэгэл судал угаасаа хангалттай өөр юм судалж байгаа болохоор имлэг яг тий угаасаа энэ имлэг бол туршлагатай гэж бодоол тэгэл бүр юу ч бодоогүй шууд сонгоцсон байдаг баг солонгос. Тэгэхээр хэрвээ та бүх эмнэлгийн хувьд тийм эмнэлгийн хувьд яах юм бол бас судалгаа хийх хэрэгтэй. Одоо ч технологи хөгжсөн тэгэл үргэлжлүүлэн суулгах эмнэлэг гингүүл бүгд гараад ирнэ. Тийм. Тийм надад бол тэгэл үйлчилгээ авсан сэтгэл хангалуун байна. Ямар нэг асуудал байхгүй. Өөр төрлийн өөр эмчнэр харж ирсэн. За тэгэл энэ дотор чинь зөндөө их юм сураад явж гин. За тэгээ манай тэгээ бит хоёр ингэсэн. Одоо ингээ 2 хүүхэдтэй болноо. Цаашдаа одоо нэг хүүхэд гарсан. Дахиад нэг л болно гэ. Тэгээд A B хоёроо хадгалуулсан. Нөгөөдгийгөө ингээд болсон. Сигээ. Миний чанартай хоёрын. Одоо хадгалуулахад яах вэ? Тэгээд нөгөө хөлдөөсөн гэд төлбөр төлөө яадаг. Юу одоо сараар мөнгө төлдөг шүү дээ. Сараар нь одоо хэдийг төлж байгаа вэ? Улирлаар нь нэг 120-ыг ч илүү төлдөг шиг санагдаж байна. 120 мянган төгрөг. Юу энэ хажууд хүүхэд. Хажууд сэрцэн. Энэ хоёр гадаа явж байна. Нөгөө жөөлөс аваа гарсан байна. Йоо. Sorry. Зүгээр. Тэгээ улирлаараа нэг 120-ыг төлдөг шиг санагдаж байна. Одоо хоёр Түл бас хаач гайгүй юм тий. Үнэхээр гайгүй. Тэгээ одоо бид хоёр дараагийнхаа хүүхдийг төлөвлөл хүүхдээ 3 нас хүрэхээр нь дараагийнхаа суулгая гэж бодож байгаа.
Хоёр ч. Ингээд өөртөө бас ингээ юугаа зохицуулах боломжтой нь гоё. Үнэхээр гоё харин тэр 8 гоё гоос. Тэгээ гадагшаа явсан ч гэсэн юм ягаал суулгуулчаад 1-2 сар ч юм уу болчоод буцаад яг нөө хяналтынхаа имлэг рүү орно гэх юм бол тэрийг адин та нар өөрснөөс шийднэ. А мэдээж хүүсийг бол сонгохгүй. Ямар ч хүүхд гарч ирж болно. Би яг наатах асуу гэж бодож ирсэн. Хүүсийн сонгож хүмүүс чинь бараг л үр шилжүүлэн суулгавал бараг л хүүсийн сонгол ихэр бол ихэр гэлстэй дураараа сонгодог. Нэг дэлгүүрээс юм шиг юм яриад идэг. Тийм бол байхгүй мэн те. Миний үйлчлүүлсэн имлэгтүүл тийм байхгүй байсан. Миний яг сонсч мэдснээр бол тийм байхгүй. Гэхдээ магадгүй өөр газар ингээд хөгжөөд явцсан ч гэж магадгүй. А гэхдээ бид хоёр бас тэрийг бодсон. Мэдээж хин сайхан. Тэгээд дуртай ингээд өөрснийхөө сонголтыг хийдэг бол сонгох байсан. Гэхдээ бид нарт бол тийм байхгүйсэн. Тэгээд дараагийн хүүхд ямар ч гарсан тэгээд хүүхдэл бол хүүхдээ бид хоёр л тэгэл болж байна. Тэгээд ахаа нөө за. Тэнгүүд одоо ингээд sorry. Зарим хүмүүс тэгдэг ингээд би онцлогоо шалтгаалаад хэрвээ эмэгтэй ч юм эмэгтэйнд байжгаад эхний хүүхэд нь IVF-ээр туруу дараагийн хүүхэд нь өөрөө ингээд байглаар турах бас магадлал өндөртэй гэж хэлдэг юм билээ. Тийм. Гэхдээ бит хоёрын хувьд гэх юм бол одоо ингээд яг нэг эр бэлгийн үндгээсний чанар, эр бэлгийн үрийн шингэний чанар гэсэн болохоор тэр оншоороо явж байгаа. Тэгээ мэдээж ингээд хамгаалтгүй ч юм уу ингээд бэлгийн харьцаанд ороод явсан ч гэсэн явж л байгаа л да. Гэхдээ тийм болоогүй байна. Тэгээ бит хоёр өөрснөө ч гэсэн итгэл найдвар баггүйгоо. Тийм ер нь бол тэгээд хайлттай болох бэлэн болохоор нөгөө үр хөврөл байгаа. Өөр хөврлөө суулгуулна л гэсэн үг. Тийм бодолтой байгаа. Тийм болохоор нэг бодлын тэгээд бүр сэтгэл амар. Тийм байна. Хоёр өстэй айгуу гоё ингээд бүр нөхцөл байдлыг шууд хүлээж аваад тэгэл ямарч мамар бол яах юм ах уу гэдээ ахгүй шууд за окей ийм юм байна. Одоо тэгээд яах вэ? Тэгэхээр одоо яаж хоёлоо хөвгтэй болох хүсэж чинь тэгэхээр дараагийн алхам юу вэ гэл амар гоё яг ингээд дараагийнхаа юм шийдэл явцсан. Тэгсэн. Тийм. Ямар ч тийм одоо нэг тэгэн баггүй. Үл ойлголцол тийм байна. Одоо тэгэнгүүт ингээл хүүхэдтэй болох одоо ингээл маш олон кейс байгаа шүү дээ. За хоёр хосууд хүүхэдтэй болох гэж оролдож байгаа. Тэгээд одоо аль нэг нь асуудалтай болж арай нэг тийм дэмжлэг хэрэгтэй байгаа ч гэдэм үү. Эсвэл зүгээр юм шиг хэрнээ болохгүй яваад байгаа ч юм уу тийм. Тийм процесс одоо тэгэл янз бүрийн кейс байгаа л үүд тийм. Тийм процессд чинь тэгэл хүмүүс нэг бол IVF-ээр үзье. Эсвэл зарим хүмүүс бол ингээд шууд хүүхд өргөж авъя ч гэдэг юм уу тий. Ийм маш олон опшн байна шүү дээ боломжууд. Тэгэхээр ер нь хамгийн одоо тэгээ гос гоё болсон юм байна тий. Одоо бол нэр үнэхээр шинжлэх ухаан хөгжсөн. Тэгээд Монголдоо ингээд ийм үйлчлэгээ авчих боломжтой байна. Ер нь хамгийн ихний алхам бол яг нээлттэй ярилцах хооронд хосоод ярилцаа. Тэгээд яг ийм хувилбарууд байна гэдгийг хараад эмнэлэгт очиод зүгээр ингээд тий онцлуулчих хадл болж байгаа хгүй тий. Заавал үйлчлэгээ авахгүй ч гэсэн тийм нэг мэдээл. Тэгэж цаг хугацаагаа алдахгүй. Эмэгтэй ер нь эрэгтэй эмэгтэй аль талдаа цаг хугацаа гэдэг бол хамгийн үнэтэй. За ингээд та 30-тай байж байгаа. За тэгж гад болъё 34-тэй очихд бол бүх юм айгүй өөрчлөгдсөн байна. Цанс чинь багассан байна. Тэгэхээр аль болох залуу байгаа дээрээ л очиод зөвлөгөө авцсан дээр тийм байна. Одоо тэгэхээр ингээд та хоёрын хувьд ингээд эр бэлгийн өндгийн соёрыг ингээд нийлүүлээд үр хөврөлд оруулчаад хөлдөөцөн байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо жишээлбэл ингээд хүүхэдтэй болохыг хүсэж байгаа. Ер нь явандаа цаашдаа. Тэгтээ нөгөө хосгүй одоо ганц бие тэгсэн хэрнээ нөгөө жоохон насандаа санаа зовоод байгаа хүмүүс байвал яаж болох вэ? Зөвхөн өндгийн хэсээ хөлдөөж болох уу? Хөлдөөгөө хадвал. Тэрийг би яг сайн мэдэхгүй байна. Үндгээс магадгүй болох байх. Гэхдээ тэрийг эмнэлгээс нь асуух хэрэгтэй байх гэж би бодож байна. Яг өөрөө би нэг кейсээр араагүй болохоор харин арай өөр над асуулт чи арай өөрөөр шилжүүлээд за бит хоёр ингээд хоёр байгаа. Нэг нь ингээд автсан те өөрснөө ингээд хиллэгчгээд хүүхдээ болцоо дахиад нэг илүү болоод магадгүй одоо нэг жил хүүстэй хосууд ч юм уу эсвэл одоо энэ процессор явах цаг хугацаа мөнгө төлбөр нь байхгүй тэ тэгээд ингээд яг бэлэн байгаа бидний бэлэн байгааг ингээд суулгаад хүүхд өргөж авахын оронд эмэгтэй хүн өөрөө ингээд тээгээд хүүхдээ гаргаад авмаар байна гэсэн хүмүүст хандварлах ч юм уу байж болох бах бит хоёр л нээлттэй
Зарим хүмүүс бол ингээд би хүүхдээ ямар айлд өгж байгаа яаж байгаа мэдгүй гэд бодно штэ тий. Бит хоёрын хувьд хиймэл энэ ингээд үйл явцаар явцсан ойлгож байгаа сэтгэл санаанууд дэмжиж ингээд туслаад бит хоёрын илүү байгаа нэг хөлтөсөөсийг ингээд авъя гэх юм бол бит хоёрлоо өгнө. Тэ одоо ингээд Йоо ямар өгөөмөр юм би та хоёр. тийм шүү дээ. Энд чинь амар том ханд тий. бэлэг байхгүй тэр хүмүүст өгч байна. Тэгээ би бас тэрийг ингээд Монгол тийм юм байдгийн болов энийг сонсож байгаа магадгүй те ингээд хүмүүс би тийм хүмүүсээс аюу дэмждэг байхгүй ингээд хүн ямар ч бэлгийн чиг хандлагатай байж болно шүү дээ те. Миний найзууд ч гэсэн олон байгаа ингээд хоёр эмэгтэй хосууч чиж болно, хоёр ихтэй хосууч чиж болно. Тэр үнэхээр л ингээд хүүхдтэй болёо гэж байгаа хүмүүст бол бит хоёр харамлахгүй бит хоёр өөрснөө хүртэл ярьж байсан байхгүй юу. Хамгийн гол нь тэр эцэг их болёо гэсэн чинь хүсэл чинь л тэр хүмүүсийг ингээд хөтөлж байгаа. Тийм болохоор бит хоёр бол өмнө илүү юу гавал. Угаасаа л бит хоёр ингээд 3 хүүхдийг яаж чадахгүй амар том тийж чадахгүй. мэдээ шүү дээ. Одоо манай подкастын эпизод нь амар чухал хэсэг сая яригдчихлаа шүү сонсогчдоо. Тийм шүү дээ. Тийм зөвхөн манай сонсогчдод зориулсан нууц мэдээ шүү. Код хийгээд аваарай гэдэг шиг. Тийм топ мэдээлэл тийм. Йоо нэр наачаст Монголд нэр яг тэр хандуулж мандуулах дайдаг болоосоо тий. Процесс нь юу гэдэм бол тийм. Одоо ингээл барууны хөгжсөн орнуудад бол одоо зөвхөн үр хөвөрлөө одоо та хоёр ч бүр аль хэдийн эр бүлгээс өндгээс хоёр нь бүр ингээд хөврөлд орцсон бүр баг яг ингээд суулгад бэлэн болцсон бүр хөврлөө одоо нийт хийж гэж шүү дээ. Тэгэнгүүт одоо яг нөгөө нэг гей хосуудын хувьд одоо хоёр эмэгтэй байлаа гэж бодоход эр бүлийн хэсийг бас тийм одоо хандивалдаг тийм банк гэж үгүй дээ шүү дээ. Тэгэл тэр банкнаас яадаг авч донешн авчдаг. Тэгээд манай Монгол тийм байхгүй. Харин байхгүй хаа. Жинхэнэ үнэхээр тийм байвал тэгэл жинхэнэ нөгөө нэг танилын хүрээгээр гэдэг шиг л хамаатны танилын хүрээгээр. Тийм шүү дээ. Тий бит хоёр тэгээд тийм хүн байвал нэрээ бас ярилцахад нээлттэй байгаа шүү. Гэхдээ хоёр дахь болсныхан дараа л та гэдэг. Тийм бас риск шүү дээ. Тийм бас нөгөө тийм нэг суулгачаа бас тэр амжилтгүй болох магадaltaй юм байна тий. Тэгээ одоо байгаа нь л яг нэг A B 2 байгаа л та. Тэгээ нөгөө хүндэж гэсэн бас хэлнэ штэ бид нар энэ бол B зэрэглэлийнхаа тэгээд мэдээж бид нар шууд ингэж хүүхд болно гэж бол хэлэхгүй. Тэгтээ та юу яах юм бол ингээд туршиж үзье хэмээл энэ бол бас нэг ингээд яг суулгаад зөвхөн одоо яг бэлэн байгаа хэсгийг ингээд суулгаад явахд бол нэг их цаг хугацаа зарцуулахгүй шүү дээ. Чи яг ингээд юуг нь харж байгаа, сайклыг харж байгаа, суулгаад тэгээд жирэмсний тест аваад тэгээд суулгаал яах юм шиг. Тэгээ энэ бол бас амар энэ цогцсон орнуудад энэ байдаг хөө би тэгж бодож байна. Тийм байдаг. Тийм зөндөө тийм хүчсэн байт юм шиг л. Тэгээ би бас давхар нэг энэ банктай холбоотой нэг тийм сонсч би нөгөө бас яг төрөхгүйд ингээд судалж байхад одоо нөгөө хүмүүс ч одоо сүүлийн үед ихсээ хадгалаад идэг болсон юм билээ шүү дээ төрснийхаа дараа. Тэгээд эсвэл нэг бол хадгална эсвэл тэрийг нөгөө юу яагаад тосмос болгоод ингээд бүтээгдэхүүн болгоод ингээд хадгалж мадгалцдаг. Тэгэнгүүт нөгөө ихс чинь бас нөгөө үүдэл ис агуулсан байдаг гэд одоо яг тэр хүүхэд маань томроод ч юм уу ямар нэгэн байдлаар ямар төрлийн чиглэлд өвчин юм гэхтэй болоход одоо тэр үүдэл ис байгаа ихсийнх нь ашиглавал айгуу сайн баг ямар өвчнийг идэх ч гэнэ бас айгуу тийм нэрэн би юм байт юм билээ. Гэхдээ би тэгээд нэг хальтд нэг судалсан чинь Монголд тийм ихсийн банк гэдэг юм баг шинээр нэгдэх гэж байгаа ч гэх юм бол legal info дээр тийм legal info дээр тийм нэг юм уншиж ирсэн санагдаад бах юм. Үгүй тэр ихсийнх лүү хүйн цусных ч үлээ. Ямар ч тааш тэр хоёрын айл нэг нь ингээд одоо тэр чинь би ингээд өөртөө хэрэглэхгүй маа гэхэд тэр банк гэдэг ингээд нэг юм агуулах байж идэг. Тэгээ тэр агуулах руу хандивллаа гэж бодоход өөр хин нэгэн хэрэгтэй хүнд тэрийг ашиглаж болж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Наадах ч аягүй бас гой сэдв биш үү? Наатаараа чи сайхан судлаад ахад юм би гэж. Би яг нөгөө судлах гэж байгаа тэгээд болцсон юм л дээ. Одоо сайн судалж байгаа тастаа нэг эпизод юм. Тэгээд нөгөө тэрэн дээр нөгөө яг өөрөө ихсээ хадгалвал бас нөгөө нэг хөлдөөгөл тэгэл нөгөө нэг тэрийг хадгалалтанд бас нөгөө ингээл мэдээж тодорхой хэмжээний төлбөр мөнгө төлөөл
явна мовны гингүүд би шиг болцоохгүй. Бас нэг залтал гэж юм. Бас залах байна тийм. Гэтэ наад чинь бас жоохон За тэр гэж юм энэ чихвшин юм дуусч. судлах хэрэгтэй байна. Байна уу? Байна. За болчлаа. Тий. За тэгээ өөр чинь энэтэй холбоотой юу ярьж болох вэ? Ерөнхийдөө л ингээ процесс нь л ингээ яваад жижиг ойлгочлоо шүү дээ, тий. Ийм процессор явсан байг. Ерөнхийдөө бол таймлайны хувьд юу юм байна, тий. Одоо яг жинхэнэ нөгөө оншноос хамаарат тий. Ямар үйлчлэгээ хийх ёстой вэ гэдгээс хамаарат бол цаг хугацааны хувьд өөр. Энэ хэдэн сараас хамаарат хэдэн жил ч гэж болох нь шүү дээ. Суулгатлаа. Тийм байна. Тэгээд төлбөр мөнгөний хувьд бол жинхэнэ нөгөө нэг хэдэн удаа ажилбар хийлгэж чинь гэдгээс хамаарат ажилбар бүрийн өмнө бол янз бүр байх юм байна. Тэгээд энэ бол айгүй тийм өргөн сэдв юм билээ. Тэгээд хүн болгоны кейсээс шалтгаалаад дахиад өөр ингэ салбарлаа явчих болно. Яригдах. Би бол одоо зөвхөн эр бэлгийн эсний чанараас болоод онцлогдсон энэ кейсийг л ярьж байгаа. Маш олон кейс байна. Тэгэхээр хүн болгоных янз бүр л байгаа хэл та тий. Тий. Зүгээр нэг ингээд нэг ерөнхий мэдээлэл өгөхөд тий. Тэгээд одоо ингээд маань бид ингээд өөжин мэд гэдэг эмнэлэг дээр очиод үзүүлэхэд айгүй олон хүмүүс байдаг. Тэгээд бас нэг хүчин зүйл юм уу да тий хүүхдтэй болж байгаа өргөдөл нөлөөлж байгаа хүчин зүйл гэдэг нэг энэ бол агаарын бохирдол гэж ярьж байлаа. Яалтчгүй ингээд агаарын бохирдлоос болоод тий өргөдөл үүсэж जैन дутуу одоо төрөлт болж जैन гэдгсэн. Тэгээд ингээд нийгмийн стресс тэгээд амьдралын хэв маяг зуршил тэ одоо ингээд хит их буруу зуршилд орсон байж болно шүү дээ аригт орсон ч юм уу тиймэрхүү юмнаас бас болж нэг үйлдэл гарч ирж байгаа эмэгтэй хүний сэтгэл зүйн байдал эрэгтэй хүний сэтгэл зүйн байдал гэдэг олон тийм хүчин зүйлсээс шалтгаалж байгаа зөвхөн одоо эрүүл мэндийн юунаас биш шалтгаанаас биш тийм байна тий. Тэгэхээр ингээд ер нь та бүхэн ирээдүйд ирээдүйд аав ээж болох чоо гэж байгаа бол бүр багаас одоо бараг л ер нь тэг хүүхд байхаас нэхлээл хүүхдүүдэд бэлд бага наснаас нь л хүүхдэд бэлдэх хэрэгтэй юм байна. Анхнаас нь л зөв одоо унтах дадалтай болгодог ч юм уу тийм ингээд өсвөр насны үед нь ирэх юм бол тэгээ тэр бэлэг хэрэгтэн одоо үржлийн хэрэгтэн юм юу хэ тэр бүх юуг нь сайн шалгаад мэдээлэл өгөөд нээлттэй харилцаа за тэгээд найз охин найз залуу болно шүү дээ тэр үедээ ч гэсэн илүү гоё ингээд нээлттэй ярилцдаг тийм зам туршилтай болгочих юм бол цаашдаа илүү л амархан болно гэсэн. Бүх амьдралын бүх үйл явцсан л юм чинь. Би одоо нэг бидний одоо энэ бэлгийн амьдрал гэдэг чинь асар том бидний амьдралын нэг салшгүй хэсэг шүү дээ. Тэгэл бэлгийн амьдрал, бэлгийн эрүүл мэнд гэл тэнгууд эн чинь тэгэл цаашдаа бидний гэр бүл болох, хүүхэдтэй болох гэл асар том амьдралын чанар, амьдралын утга учиртай холбогдоод явж байгаа учраас ялцчгүй асар том. Тэгээд ярихгүй байхын аргагүй сэдв байдаг. Яг үнэ хамт. Одоо ингээд чи бас ингээд би нөгөө анх чамаас энэ подкастт ороод ингээд яг өөрөө туршлагыг яриад орвол яаж ингээд нэг асуухтаа би бас айгүй жоохон болгоомжлонгоо асуусан шүү дээ. Зарим хүмүүс юу яриад байгаа ийм амар хувийн юм а юу гэж ингэж олон нийтийн юмар дэлгэж идэв гэж бодох ч хүн байж болно шүү дээ. Чи тэгээ амар гоё хүлээж аваад ингээд бүр анханаас нь бүх юм нь бүр ингээд тэлгэрэнгүй айгүй гоё ярьж байгаад би бас амар баярлж байна. За баярлалаа. Яг үнэ арийн хэлдэг үнэн шинээр бэлгийн одоо амьдрал яг энэ сэдвтэй бэлгийн амьдрал гэж хэлэх нь зөв арал бойло буруу нэг нэршил аваад бэлгийн амьдрал юм нэ. Эцэг яг ингэ санхүүтэй адилхан. Юу гэх тэгэхээр чухал бэлгийн амьдрал эзэдэж юм чинь. Тийм. Энийг энэ сэдвийг маш сайн хүрчих үе биш. Тийм шүү дээ. Йоо хоёулангийн монгол хэлбэл. Хүн үржихгүй юм. Тийм хэсэг дастаараа бохом энэ хоёр юм бүр ярих гэж олж байна. Тийм нөхөн үржихгүй тэгээд нийл амьдрал шүү дээ. Нөхөн үржихгүй ойлголт нөхөн үржихгүй яг нэг авч явах арга ухаан гэдэг бол санхүүгийн амьдрал тэ санхүүгийн асуудалтай энэ зэрэгцгөөж чухал гэж би боддог. Эрүүл мэнд гэдэг бол маш чухал.
цаг хугацааг буцааж чадахгүй, эрүүл мэндийг буцааж чадахгүй. Мөнгийг л олж болно, тий. Тэгээ ажлыг сольж болно. Хамгийн чухал нь чинь олж чаддаг шүү дээ. Тэгээ амьдралыг бол мэдээж хүн болгоод хүүхдтэй болох, хүн болгоны хүүхдтэй болоосоо гэж бас хэлэхгүй л дээ. Хүн болгоны өөр шүү дээ. Үнд зүйл нь өөр юм, тий. Тэгтээ ингээд яг хүүхдтэй болсон хүний өнцгөөс харахад амар шал өөрчлөгдөж байгаа тий. Ингээ хүүхдтэй болоод амьдралыг ингээ өөрөөр хараад айгуу гоё аз жаргалтай болоод шал ингээд төгсшгүй их аз жаргал ундарч идэм билий та гэсэн юм. Хөөх ийм их аз жаргал гэж бас биддэг байсан юм бохондоо ингээ боддоо ш таяа. Хүмүүс яг өмнө яаж хүүхдгүй болоодсэн гэ тэгэнгүүт би боддогсан хүүхдгүй байхдаа за юм сүртэй болоод л гоё л байсан ингээл амар хос хоорондоо те ингээл гоё байгаш аялж ингээд бизнес хийж гоё ажилтай амар гоё юм яриад байгаа гэж боддог байсан чи нэрээ яг тэдний өндөрлөгөөс харахад л одоо ойлгож байна. Тийм. Өөр юм байна. Тэгэл яг ялтчгүй одоо яг амьдралын нэг арай нэг өөр нэг хэсэг рүү очиж байгаа байхгүй. Тэнгүүд яг хүн болгон заавал энэ амьдралын энэ хэсгийг энэ хаалгыг нэг халахгүй. Гэхдээ энэ хаалгыг нээсэн тохиолдолд энд бол ингээ маш их аз жаргал хайр ингээ зүгээр ундарж идэм байна. Тийм. Тэгээд нон би ингэж бас хэлмээр байна. Хүн ингээд би ч гэсэн те ингээд бараг 20 хүртэл ингээ ганц би явж исэн. Би өдөр хүүхдтэй хүнтэй суух юм болов бүх хүмүүс хүнтэй суучлаа. Миний эргэн тойрныхан бүгдээр хүнтэй суучлаа. Цагаан сар битгий болоосаа одоо аав ээж битгий тийм юм асуугаасаа гэл тийм үеийг би ингээд аяgur туулсан байхгүй удаан. Тэр бол удаан байсан надад бол. Тэгэл ингээд Монголд ингээд байх айгүй хэцүү санагддаг байсан ингээд ёо хүн болгоно л ингэчих энэ нэг юм одоо яах юм бол доо гэж бод. Тэгэл тэр үед ингээд надад хүнд санагддаг байсан. Тийм болохоор би магадгүй над шиг ингээд тийм үеийг туулж байгаа хүмүүс ч гэсэн одоо байхыг үүсэхгүй. Тийм хүмүүстэй хандаж хэлэхэд те би ойлгож байна ингээд айгүй хэцүү үе байдаг шүү та бүхэн минь. Тэгээ хүн болгоно л тэгж хэлдэг л те. Чи удахгүй найз залуутай болноо, удахгүй хүүхэдтэй болноо гэж хэлдэг. Тэгэнгүүт тэр нь ингээд хийсвэр юм шиг санагддаг. Тэгтээ та бүхэн итгэлээ битгий алдаарай. Өөрийгөө битгий голоор хамгийн гол нь би ингээд яг тэр үед ингээд бодчихсон байхгүй юу. Нэг хэсэг ингээд өөрийгөө голоод боли би өөр хүнтэй суухгүй юм байна. Би ингээд 35 уртаа ганцаараа байх юм байна. Тэгээд нэг өдөр нэг удаа би ингээд бодсон. Би өөрийгөө ихтэй хайрлах хэрэгтэй байна. Хүн болгон намайг ингэж хэлж байгаа ч гэсэн би өөртөө ингээд ихлэ таалагдах хэрэгтэй байна гэж би яг нэг хэсэг боддог гэсэн. Тэгэл ингээд өөрийгөө гоё байна. Монгол ингээд яг Америкт ч юм уу гадаад байхад чиний ингээ нүд чинь ямар гоё, чиний урал чинь ямар гоё, чи ямар гоё гэж хэлээд тэгээ Монгол ирэнгүүт тэрийг манайхан араа өөрөөр илэрхийлдэг юм уу хэлэхгүй байдаг гэсэн юм. Тэгэнгүүт сүүлдээ би ганц би байхдаа ачаал би ингээ айгүй гоё ааштай маа, би айгүй гоё хөөх инех юм а гэх тийм нэг өөрийнхөө өөрийгөө ингэж бас өөр урамшуулж эхэлсэн байхгүй юу? Тэгээд ч тэр юм өөртөө ингээ таалагдаад тэ өөрийгөө хайрлаад тийм. Тэгээ ингээ өөртөөгөө ингээ ганцаараа байх нь хэцүү байсан ч гэсэн байж үзье гэдэг ингээ тулаад тэгээд ингээ юмуд нь тэмдэглэлээд нь бичээд тэгэж эхэлсэн чинь ч юм уу ингээ найз залуутай болсон шүү дээ айгуу сонио. Тэгэл хүссэн ингээл за энэ зам дээр гівчсэн нөө. Тийм. Тэгээд яг манифест хийх хэрэгтэй юм шиг санагдсан би бас ингээ өөрөө ингээ за би яг ийм хүнтэй сууна гэх. Энэ Facebook-ээр чи хүмүүс манифест хийгээд алаад байгаа юм шүү. Тэгж гин үү? Манифест чинь тэгвэл үнэн байж юм билээ. Яг үнэн. Тэр би яг биеэр мэдэрсэн. Би ингээ бодсон байхгүй. Би ингээ угаасаа л активны юм хэрэгэлдэггүй. Тэгэнгүүт ингээ найз нөхөд багтай болцдог байхгүй юу? Ингээ за чимгээтэй ингээ явахаар нуудаг чи арх уухгүй за ууланд гарна за тэгээд нэг караоке орно ингээд яг хийх юм тодорхой болчиход байна. Жохон boring тийм уйтгартай байна. Ууланд гарна караоке орно тэгээд болоо. Тэгэхэд нь би тэгээд дотроо ингээд тэмдэглэлээр бичих жоохгүй би ингээд яг ингээд өөртөө адилхан гой арх уудгаа тий. За тэгээ ном сонирхдаг. Тэгээ ингээ гой нээлттэй бүр яг хүсчихсэн юм чи гараад ирсэн байна тий. Яг ингээ гараад ирсэн яг тийм гарч. Тэгэхээр бас бичиж тэмдэглэлээрээ хүмүүсээ. Эрэгтэй ч. Одоо тэгэл тэр үеэ ингээл бодоол тэгснэ одоо өнөөдрийнхөө амьдралыг ингээл бодонгууд яг хүсчихсэн хүнтэйгээ суудсан. Тэгэл тийм хөөрхөн хүүтэй болцсон ингээл байж нэгэ дотор амар сонирн байна. Амар сонирн. Үнэхээр баярламаар талархмаар. Тэгэхээр тийм үе гарч ирсэн шүү. Талархмаар санагдчихэв. Тэгээ өөртөөгөө л ихлэ ажиллах юм бэл. Одоо тэгэл ингээл хүүхдтэй болол мэдээж
мэдээж аз жаргал те ундарч байгаа ч гэсэн зүгээр өдөр тутмын жижиг сажиг стресс аахар шахар хэрүүл уруулны юмнууд бол тэгэл амьдралд байдаг шүү дээ. Гэхдээ ингээд тэр мөр юмнуудаа ингээд нэг тоохгүйгээр би яг нөгөө 5 жилийн өмнө хүсэжсэн амьдралаараа өнөөдөр амьдраад байна шүү дээ. Ингээ би бас заримдаа боддог байхгүй. Тэгэхээр ингээд амар гой санагдчих. Тэгэл за нөгөө нэг хэрүүлээгээд нөгөө дургуур гэдэгс нөхрөө харангууд гинт тайрал. Өмнө нь өстө харьяар гэжсэн. Гинт ингээд амар бодоод би яг ийм амьдралаар ингэж амьдрах юмсаа нэг л өдөр би ингэ байж ах болов гэд ингээ хүсээд байдаг гэсэн юмнууд маань ирцэн байгаа байхгүй юу? Наад чинь айгүй зөв. Тэгэл шүү. Тэгж харах чинь. Бас тэгж эргэж харж ах айгүй зүгээр юм аа. Тэгэхгүй яг ингээ өнөөдрөө л бодоод тахаар ингээ бас стресс тэр юм их байна. Хамаг уураа нөхөртөө гаргаж байгаа шүү дээ. Одоо энэ дээр ч нөөд нэг уурны хохирогч тий. Нэр одоо ингээ яг энэ подкастыг сонсоо чи энэ яриад хоёр айгүй гоё нээлттэй байна гэдэг. Энийг чинь ингээ хүн хэлэхээс нааш ойлгохгүй болж байгаа юм ингээл нөгөөдөгтэйгээ уурлал нөхөртэй хүүхдээ аваад тэргээ ингээл за гинж магнаа суудсан. Тэгэнгүүт буцаал нэрэж хөрхийн энэ маань хөрхийн хамаг сайхнараа хичээгээд бит хоёр ингээд ийм сайх хүүхдээ болчиход байна шүү те гэж бодохоор. Яа шүү. Тэгэл ингээл бодохоор өөрөө ингээл яг нэг чиний хэлдгэр эхлээл яг нэг өөрийгөө яг хайрлаа. Тэгээ өөрөө яг юу хүсэж байгаа гэдгийг бас нэг мэдэх нь амар чухал байгаа байхгүй тий. Тийм одоо чи жишээл амар тодорхойлсон ба шүү дээ нөхрөө. Тэгжиж яг тэр нөө хүсэж байгаа хүн чинь гарч ирэхэр чи тэр хүн энэ минь нөгөө хүн чи энэ юм биш үү гэдэг ингээ алдахгүй барьж авсан биш үү. Яг үнэ тий. Тэнгүүд яг энэ тодорхой байдал гэдэг чинь маш чухал юм байна залуучуудаа. Одоо ингээд зүгээр нэг жишээ авъя заа. Дэлгүүрлөө орлоо. За би нэг ээжтэй бэлэг авъя гэхэд юу ахаа мэдэхгүй дэлгүүрлөө ороход бол түмэн бом стресс баахан юм байна. Тэгээ мэдэхгүй юугаач мэдэхгүй. Тэгээд нэг амар сони юм авал гараад. Тэгээд тэрнээс сэтгэл хангалуун биш гарч ирнэ. За тэгэнгүүт чи тэгээд тэргээ буцаамаарч буцахгүй байж болно. Тэгэнгүүт чи өмнө нь ингээ бодсон. Ер нь өөртөө ингээ бодох хугацаа олгох хэрэгтэй юм шиг байна. Бодцоод за би яг ийм нэг цүнх авч тийм үү те. Тэгэнгүүт ороод цүнхээ ингээд хараад аваад онгоод ирэх юм бэл аюу тийм амар. Яг тэрнтэй адилхан эрэгтэй хүнийг сонгох цаа нөхөртэй болгох цаа бол та бүхэнтэй одоо би яг ямар хүн надад хэрэгтэй вэ гэдэг бодох хэрэгтэй. Ингээ олон өөр хүмүүстэй ингээ үерхэд таних мэдээд явна гэдэг бас нэг хөлбөр байдаг л да одоо. За одоо би ийм надтай ямар хүн тохирох нь гэдгийг харна те нэгдүгээр. Гэхдээ тэрхээс өмнө өөр ингээ тодорхойлсон байх юм илүү бас амархан байх юм болов уу гэж бодоод байгаа юм. Гэхдээ яг илүү заман төтлөгдөх юм шиг. Тий арай төтлөгдөх юм шиг үлээ. Байлээ гэсэн. За нэг тиймэрхүү нэг чимэх зөвлөгөө өгмөр санагдлаа. Одоо бүхэл бүтэн IVF-ийг туулаад явцсан хостой хүний өндөрлөгөөс ярихад гэж тий. Гэхдээ яг наад процессыг чи ингээ бодохоор надаа ингээ тойрогс амар респект хийдэг байхгүй хүндэлдэг байхгүй. Райнд тойр бас. Одоо яг энэ чинь бас хос болгоны туулж чадах бас зам биш байхгүй. Тэ одоо яг тэр хосын динамик яг хосын одоо хоорондын харилцаа нь яг ямар байдаг вэ? Тэгээ соёл моёл гэдгээс хамаарат ингээл за энийг даван туулъя хамтдаа оролдъё гэж явж байгаа замаасаа шантраад тэгээ бүтэхгүй болоо хоёр тишээ болсон ч юм уу тэр процесс зөндөө байдаг л ах. Тийм шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Тэр бол амар олон ялангуяа ингээд зүгээр санхугаас болно эсвэл зүгээр л би ингээд хүүхдтэй болохын тулд заавал энийг хийх хэрэгтэй юм уу те өөр эмэгтэй хүнтэй цуг байгаад баг хүүхдтэй болчих болно гэдэг бодолтой хүн байж болно шүү дээ тийм болохоор харин хамгийн нөгөө нэг суурь зөв сонирхолтой чинь тэр ихгүй юу эхлээд за чи ингээд за нэг жишээ авъя магадгүй чи ингээд нэг эмгэг рүү очлаа өндгөөсөө чинь юу тийм юм тодорхой биш юм байна гэдгийг чи мэдсэн байх юм бол хэрвээ те тэгэх юм бол чи нөхрөө сонгохдоо за энэ хүн энэ процессыг надтай цуг 3 жил эмнэлгээр ингээд яваад ингээд энэ төлбөрийг төлөөд ийм сэтгэл зүйн яваад ийм жижиг баяр одоо амжилтыг даван туулахад бэлнэ гэдэг тэр хүнийгээ олох нь чухал болчиход байгаа байхгүй юу. Зүгээр сэтгэл зүйн хөөрлөөр сонгох тэр ингээд тэр эрэгтэй хүний бас нэг юу одоо нэг ингээд нэг төлөвсөн эрэгтэй төлөвшөөг эрэгтэй гэж яддаг штэ.
Тэрийг нь бас харах хэрэгтэй. Ингээд магадгүй сайхан шиг ингээд яг нэг парти хийгээ тэг ингээд гоё хандсан ингээд хүмүүстэй ингээд уулзаж учраад хандсан. Одоо л би яг гэр бүл болъё доо гэсэн. Нөгөө хорн гарцсан. Хорн гарцсан ихтэй ч эмэгтэй ч тийм. Хорн гарцсан хүн бол натаа чин даван тулгаал гар. Хорн гараагүй байх юм бол хөрхи тэр хүн бас өөрөө ингээд гоё юм үзмээр байдаг. Тэгтэл хороо гаргаж галзахтал гэсэн шүү дээ. Хороо гаргах юм байна шүү дээ. Тэ хороо гаргachмаар юу IVF юм юу өндөг хүн эсмэсийг яа татах юу хөлтөөх вэ гэж тийм болчиход байгаа байхгүй юу. Түр бэлэн байгаа юм яах гээд байгаа юм гэдэг шиг. Тэрийг тэнгууд нэрээ тэгэл энэ процессор ингэж явж байгаа хүн болгон нэрээс дасар хэмээг л бодолцох хэрэгтэй болж байгаа юм байна л та тийм. Гэхдээ одоо тэгэл эсвэл ингээ бүр ганц би тэгээ заавал хүмүүнтэй нэг амар сууя гэж бодохгүй тэгсэн хэрнээ хүүхдтэй болохыг хүсэж байгаа хүмүүс болж болно шүү. Тэнгүү тийм хүмүүс одоо яг ямар байдлаар хүүхдтэй болох хэвээр юм болоо одоо бас илүү яг юм үр хөврөлд орцсон эс суулгуулж жирэмсэлж болох юм байна тий. Би харин сая дөнгөж сая нэг халт хараа суужлаа. Энийг та бүхэн бас өөрснөө очиж судлаар ингэж болох юм шиг байна. Өөрийнхөө өндгийн хэсийг нөө чи хадгалуулж болох уу гэдсэн шүү дээ. Бид интернетээр ингээ харсан чинь бас тодорхойлуулаад хадгалуулж болно гэсэн нэг тийм юм явж ирээд гарч ирээд бахи. Тэрийг хараад тийм Монголд. Тэгэхээр өөрөө ингээ очиод өндгийн хэсгээ сайхан аваад чанарыг хадгалуулаад тэгээд энэ нөгөө нэг үрийн шингний банк гэж бас нэг байдаг шиг санагдаад бахи надад. Тэрийг нь судлаад тэгээд чи өөрийнхөө тал нь өөрөө ч хүүхдтэй мэрэн шүү дээ. Тэгэх юм бол ингээ өөрийнхөө өндгийн хэсийг өөр хүний нөгөө нэг сайн чанарын бэлгээстэй холиулаад хүүхд болоод суулгачч болно шүү дээ. Сууд яг нөгөө тэр үрийн шингэн чанартай эсэнд байх л юм бол үрийн шингэн чанартай байх л юм бол заавал та эрэгтэй хүн бас авах шаардлага байхгүй шүү дээ. Тэнгүүдээ өөрийнхөө өндгөөстэй холиулаа. Эрэгтэй хүн хэрэг алах шүү. Тэгээ өөрөө хүүхдтэй болохыг бол болж шүү дээ хүмүүсээ. Тий. Хүмүүсээ заавал эрэгтэй хүний хэрэг байхгүй шүү дээ. Цааталга ойлгож байна. Болох юм байна. Шинжлэх ухаан. Хойлонгийнхаа энэ подкастыг нөгөө босоог өх Монгол эрчимд гэдэг групп дээр шеэрлээ. Хойлоосоо олсон. Дараа нь жиг. Монголоос хөөгдөд байна. Тийм үү? Юу яриад байгаа юм. Гэтэ тэгээ нэг тийм хүмүүс бас байгаа штэ. Заавал хүнтэй ингээд хос болох сонирхолгүй хэрнээ хүүхдтэй болох хүсэж байгаа хүмүүс зөндөө байдаг штэ. Тэр чинь хов хүний хүүхд өргөж авмааргүй байдаг. Тийм бол ийм бас хувилбар зөндөө иж болж байна. Тэгвэл одоо ингээд за эмхтэй бэлгийсээ хөлдөөчлөө гэж бодъё заяа. Тэгэнгүүт би ингээд хөлдөөчүүд байжгаад нэг шиг тэгээд нэг тийм нэг хэдэн жилийн дараанаас яг нэг юм яг хосоо олоод нөхөртэй болоод тэгэнгүүт тэр нөхрийнхөө эссээр нөгөө хөлдөөцсөн байсан эсээ ашиглаж болох уу? Бүр амар юм байна. Наа чи нэлээд техникэл асуулт боловчлаа та. Тийм байна. Бараг л инглиш одоо жишээлбэл эмэгтэйчүүд чинь одоо нөгөө чанар нь муудна гэдэг байгаа шүү дээ. Тийм зөв. Тэгэхээр чанар нь нөгөө чанар сайтай дээр нь хөлдөөчөөс тэгчээд дараа нь нэлийн одоо 5 жилийн дараа ч юм уу нөхөртэй болоод тэр чанар сайтай эсээ ашиглаад жирэмсэлж болох уу? Харин тэр бараг л болох бах. Тэрийг харин яг тэр эмнэлгээс нь асуун болох баха. Энэ үл ингээд амар тийм нэг бүр холын юм биш шүү дээ. Угаасаа ийм тохиолдол зөндөө байж болно шүү дээ, тийм. Болох байхгүй юу харин тийм. Тэгэхээр энийг одоо ингээд өмнө маргаашгүй хосон байхгүй ч гэсэн нас нь яваад байгаагаас айгаад байгаа. Эсвэл нэг эрүүл мэндийн шалтгаанаар хосон байгаа ч гэсэн ингээд шууд хүүхдтэй болж чадахгүй байгаа ч юм уу хүмүүс байлаа гэж бодоход хадгалуулчвал бас зүгээр. Одоо гадаад энэ баруун марууны орнуудад л бас хадгалуулдаг юм зөндөө байгаа. Гэхдээ жоохон үнэтэй л. Тэгэхээр Монголд үнэхээр хадгалдаг. Тэг үнэхээр сайн хадгалдаг бол нэр Монгол цаахан очоод. Тэгээ бас наадхан дээр чинь нэмээд эмэгтэй нь ингээд нөө тех бас боломжгүй байж болно. Янз бүрийн шалтгаанаар тийм. Тэгэх юм бол тех чих гэж бас байдаг. Тэр бас тэрийг бол би яг жинхэнэ хэлж чадна байдгийн байлээ. Надтай цуг юм Монголд би яг нөгөө хүүхдээ суулгалж хахад тэгээ шилжүүлэн суулгаж хахад нэг ихтэй таарчсан байхгүй. Тэгээ тэр их би ингээд тэгчих юм аа. Тэгээд ингээд өгч байгаа гэдэг ярьчихсан. Би тэр хоёлаа яг нэг орон дээр гэвтээ тэгэхэд хуучилж байлаа. Тэгэхээр тэр бас байдгийн байлээ шүү хүмүүсээ. Өөрөө ингээд тех боломжгүй ямар нэгэн шалтгаанаар тэгтээ нөхөрчин байгаа. Хоёлаа ингээд нийлүүлээд яг бит хоёрын процессор яваад хөлдөөгөөд бэлэн болоод хүнээ олцоод өдрөө сонгоод тэгээд тэлгүүдэд миний бас ойрны хүмүүс бас тэгж хийж өгчсэн.
Тэгээд ингээд тээж өгөөд Хүнд тээж өгч исэн гэж юу? тээлгүүлж авчихсан. Хасна тэр эмэгтэй нэг 40 мөч гарсан байсан байхгүй. Тэгээд ингээд 40 гарахаар чинь бас жирэмслээд ингээд цаашаа явах чинь жоохон хэцүү шттэ тий. Хэцүүгээс гадна эрүүл мэндийн нэг шалтгаантай байсан тэр хүн. Тэгээд тэгч ихээр тээлгүүлж авсан шүү дээ. Тэгээд тэр тэгч их нь миний яг танил яг судлал бай тийм л тий ингээд яг сараар нь ингээд цалин байлиг нөгөө явдаг юм байлээ. Одоо нөгөө нэг хүүхд тасрагч гэдэг шүү дээ. Тэрэн шиг одоо тэг гисмэртэй байлгаад гэртээ байлгаад та хүүхдээ бүр хамт амьдраад тий хамт амьдраад хосоод өөрснөө яаж тэр тохирох бас юм нөгөө нэг тийм мэдээж нөгөө хүүхдийн тээж байгаа болохоор бас нөгөө хүмүүс маань эрүүл хөвшилтэй байгаа хоолунд мундыг хийж өгөөл. Тэгээд ингээд дуу хоолойгоод нь таниулна шүү дээ. Одоо хүүхдүүд чинь гидсэндээ байхдаа гаднаас дуу хоолойг сонсч байгаа. Тэгэхээр өөрийнхөө дуу хоолойг таниулахын тулд ойр орчин байгаад ярилцаад үлгэр уншиж өгч болно тий. Тиймэрхүү ингээд харилцаа үүсгээд тий тэгээ аав нь байна, ээж нь байна гэх. Тэгээ хүний амьдралд юу ч тохиолдож болно. Хүн нэр эрүүл мэндийн шалтгаанаар ямар ч хийж болно. Тэрийг ингээд гоё нээлттэй ингээд хүлээж аваад байдаг үйлчлэг зөндөө байдаг юм лээ. Бас гоё шүү. Ер нь Монголд амьдрах яг ингээд иймэрхүү юмудаа бодох юм бол боломжтой байхгүй юу? Утаал байхгүй л утаа төгжил байхгүй. Бас ялангуяа бүр амар боломжтой. Энгийн ард иргэд бид нар ийм үйлчлэгээ аваад тийм шүү дээ. Бүхэл бүтэн хүүхдтэй болох боломж биш. Зүгээр л ингээд багш хүн те ингээд болоод шүү дээ. Энэ Америкт бол нэр үнэхээр амар баян хүмүүс л юм хэлж байгаа. Тийм бил. За ерөнхийдөө хоёулаа одоо ингээ өндөрлөх үнэ за. Тэгээ одоо энэ хүүхдэн гарч болж байгаа. Дотор бодлоо тоохооч байсан. Зүгээр гаргаад авч явуулцдаг гэсэн тэ хоёулаа. Зөвхөн амар гоё дугаар боллоо. Одоо энэ дугаараа бушуухан цацсан гэдэг шууд бодчихлоо. Тэгэхээр ингээд амар гоё амьдралынхаас амар нандин юм чухал үеийг ингээд дэлгэрэнгүй бүх процессыг ингээ хүмүүст амар гоё мэдээлэл өгөх сэтгэлээр хуваалцсан чимгээдээ маш их баярлалаа. За. Тэгээд одоо сонсогч дундаас нэрээ түрүүний хэлсэн нэг том топ секрет мэдээ байгаа шүү дээ. Тэр дундаас одоо нөгөө дараагийн ээлжинд 2 дахь хүүхэдтэй болчоод тэгээд одоо нийт хийх гэдэг юм ярьсан шүү дээ. Тэгээ үнэхээр бүр амар сериусны энийг бодолцож байгаа хүн байвал бас манай Let's Catch Up руу холбогдоорой. Тэгээд чимгээтэйг холбоод өгч болно. Тэгээд манай одоо хоёр найзын подкастыг шимтэн сонсдог та бүхэндээ баярлалаа. Энэ хоёр маань маш их хичээж бид бүхэнд би бас сонсогч нэгнаа. Бид бүхнийг гоё өдрийг гэрэлтүүлж өгдөг, инээлгдэг. Ингээ өөртөө ярилцсныхаа дараа дахиад подкастын сонсоо сууж идэх хүний хувьд бол энэ хоёроо ингээ дахиад үргэлжлүүлээд сайхан подкастуудаа яриасаа хийгээсэй гэж бодож байна. Бид нарыг те ингээд гоё зугаатай байлгадаг, хань болгодог, маш их талархдаг шүү гэж бас Let's Catch Up подкастынхаа хамт олонд хэлмээр байна. Баярлалаа. Хамт олонны зөвхөн яг хоёр гэдэг үү? Гал баярын мэд хүргэе хамт олонд нь. Тий, баярлалаа. Хамт олондоо дамжуулнаа. Тэгээд одоо би нөгөө шинэ газар руу нүүцсэн Америкта. Тэгээд жоохон завгүй байсан. Тэгээд одоо илүү итгэвтэй гоё дугаар хийхийг хичээнэ. Тэгээд одоо чимгээшгэ юм гоё сонирхолтой түүхтэй сонин гоё юм юу мусик туршлага хүмүүст хуваалцах хүсэлтэй хүмүүсээ бол бас гоё холбогдорой гэж хэлмээр байна. Тэгээд ингээд энэ дугаараа өндөрлөе да. За тийм. За баярлалаа. Бүгдээрэнд нь баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Ямар газар хаан чамаагүй те сонсч байгаа амьдралынхаа аль зэг дээр байгаа та бүхэнд бүгдээрэнд нь тэ амжилт хүсье. Мэдээж бидний амьдрал яг ингээд энэ подкастаар ярьсан шиг дандаа торгон сайхан дурдан байдгүмаа. Бидний амьдрал зөндөө их юм болж байгаа. Өдрийн 24 цагт хэдэн ч удаа сэтгэлээр унж байгаа, хэдэн ч удаа баярлж босч байгаа. Яг адилхан шүү бүгдээрээ тий. Тийм болохоор яг адилхан. Одоо ингээл одоо саяны бит хоёр энэ подкастер нэг цаг орчим хугацаанд ингээд чиний амьдралын 4-5 жилийг ингээд айгүй хурдан ярьчлаа шүү дээ. Инээ чанаагаал тий. Гэхдээ тэр дотор нэр асар их уйлаад сууж исэн ч өдрүүд байсан баг тий. Уйлаад баярлаад уйлж исэн ч өдрүүд зөндөө байсан баг. Тэгэхээр
Тэгэхээр энэ болгон ингээл бас амьдралыг бас гоё амттай болгож идэв шүү дээ. яг үнэ харин Энэ ингээд бүх юм байнга ингээ happy байнга sad байгаад бол бас хэцүү. Тэгэхээр ингээд подкаст болгоод айгүй хурдан товчлоод ярьчлаа шүү гэдэг. яг үнэ. За тэгээ баярлалаа. Чимээдээ маш их баярлалаа. За хоёлаа тэгж байгаа тэгээд Дахиад болцсон. подкаст биш. Жинкнээсээ ярьж агаад кетчап хий. За тэгээд баярлалаа. За, пока. Баяртай манай баяртай.